За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ энэ удаа их орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Наги Зандан шатар мэдчилж байна. За энхүү та бүхэндээ Unlock podcast-ийн 76 дахь дугаар буюу 2020 оны хамгийн анхны дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээ манай сонсогчд маань бүгдээрээ шинэ жилээ 100 сарын баяраа сайхан өгсөн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд шинэ жил одоо 2020 оны хамгийн анхны энэхүү дугаараараа бас нэгэн сонирхолтой номыг бас маш сонирхолтой нэгэн уншигчтай хамтран уншиж байгаа Наги миний хувьд бол маш сэтгэл өндөр байна. Тэгэхээр энэ удаа зочин уншигчаар Зандан шатар ах маань оролцож байгаа. Та бүхэн маань Улсын хурлын дарга Зандан шатар гэдэг нэрээр та мэдэх бах. Гэхдээ энэ удаа бол Зандан шатар ах маань өөрөө одоо ном сонирхогчийн хувьд те судлаачийн хувьд ардчлалтай холбоотой бид нар нэгэн өөртөө бас холбоотой бас нэг сонирхолтой номыг сонгон уншихад бэлэн болоод байна. Тэгэхээр ер нь энийг номноо эхлэхээс өмнө бас ингээд хэлэх хэрэгтэй л да. Би Зандан шатар ахта 2015 оны 3 сард анх уулзчихсан те. Та санаж байгаа бол та Стэнфордын сургуульд одоо visiting scholar буюу те зочин судлаачаар тэнд ажиллаж байсан. Тэр үед би Харвардын бизнесийн сургуульд бизнес удирдлагын магистрийн одоо сүүлийн жилдээ сурж байсан оюутан байсан байгаа. Тэгээд зочилж Golden Gate Park-т хоёулаа одоо их номны талаар маш халуун олон гой сонирхолтой номуудын талаар санал өргөсөн. Тэр үед чинь бас танаа сургуулийн алдарт багш Клей Кристенсен манай сургууль дээр танаа сургуулийн алдарт багш Клей Кристенсен манай сургууль дээр нөгөө how to measure your life тэр ер нь нөгөө 100 топ компани ер нь менежер яаж зөв амьдрах уу, яаж зөв лидер хийх үү гэдэг талаараа сонирхолтой лекц уншаа тэр талаар ярилцчихсан. Тэр номыг бас уншиж судлах зүгээр юм байна шүү гэж бид хоёр ярилцчихсан чи та эртээд энэ подкастаараа Unlock-ороо ороод ярьчихсан. Манай гэр бүлийнхэн бас сонссон нэг энэ өөр их гоё ном учраас энэ тэгээ би энэ Unlock-оор бас тантай хамт ингээд ярьж байгаа даа. Өөрийнхөө дуртай сонирхдаг судалгааны сэдвээр ярьж байгаа даа их баяртай байна. Шинэ оны минь тэрүү яа сонсогчтой бас. Тэгэхээр Зандан шатар ах маань Харвард Стэнфордын сургуульд яг нэг жил судлаач эрдэмтнээр ажиллаж байхдаа бас яг энэ номын зохиолч Джеймс Фишкентэй бас танилцаач те. Deliberative Democracy гэсэн энэ одоо номыг те монгол хэл рүү өөрийнхөө одоо өөрөө орчуулсан байгаа тий. Тэгэхээр энэхүү номыг бид хоёр энэ удаа уншиж та бүхэнтэй танилцуулах гэж байгаа. Тэгэхээр энэхүү номын маань нэр бол When the People Speak: Deliberative Democracy and Public Consultation буюу хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх үе. Зөвлөлдөх ардчлал ба олон нийтийн зөвлөгөөн гэсэн нэгэн сонирхолтой номыг та бүхэндээ бэлдээд байна л та. Тэгэхээр ямар ч гэсэн ном руу орохоос өмнө Джеймс Фишкнийг бас танилцуулах хэрэгтэй бах тий. Тэгэхээр Джеймс Фишкен маань Стэнфордын сургуулийн одоогоор бол харилцааны шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч мөн Стэнфорд дахь зөвлөлдөх ардчлалын төвийн захирал мөн улс төрийн шинжлэх ухааны профессор хүн байгаа. Джеймс Фишкен бол Yale-ийн сургууль болон Cambridge-ийн сургуулиас 2 докторийн зэрэг хамгаалсан те. Зөвлөлдөх ардчлал гэдэг энэ концептыг гаргаж ирээд энэ талаараа барал 10 гаруй бүтээлийг олон нийтийн хүртэл болгосон те. Тэгээд мөн энэ зөвлөлдөх ардчлал гэсэн энэ концепт маань 20 гаруй Монголыг оруулаад те 20 гаруй орнуудад ингээд хамгийн гол нь ажил хэрэг болоод улс төрийн шийдвэр гаргахад нь ингээд тус болсон байгаа те. Тэгэхээр яг ардчлал гэхээр тийм үү жишээлбэл энэ бид мэдээж ардчлал гэдэг бол сүүлийн 200 жил гарч ирсэн хамгийн одоо дэлхийн түүхэнд үлдэх том систем тийм маш оновчтой ажиллаж байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ маш олон оронд энэ ардчлалаар ингээд ороод явж байгаа. Монгол ч гэсэн сүүлийн 30 жил ардчлалаар бид нэр явж байна. Энэ дээр хамгийн гол нь бас ингээд ямар алдаа оноо гарч байгаа тийм. Тэгээ ардчлалын дотор ингээд ямар төрлүүд байдгийг тийм. Бас тэнд ингээд ямар давуу сул тал байдгийг тэнд хамгийн гол нь тэр олон нийтийн дуу хоолойг шийдвэр гаргаж таад хүрэх гээд ямар арга зам байж болох талаар энэ ном нь өөрийнхөө арга замыг бол ингээд өөрийнхөө онолыг бол ингээд дэвшүүлж гаргаж ирсэн байгаа юм л та тийм. Тэг ер нь ардчлал гэдэг бол ардын засаг, ард түмний засаглах гэсэн утгатай цацгалын хэлбэр. Грекийн үгийн үндэс нь бол демос гэж олон нийт ард түмэн гэсэн үг. Кратос гэдэг нь засаглах гэсэн үг. Тэгээд хаан засаг тэр үед
элитийн засаг гэдэг бол аристократия гэдэг бол демократос буюу демократия, демокраси гэдэг энэ бол ард түмэн засаглана гэсэн юм агуулгатай. Тэгээ ард түмэн засаглахын гол одоо үндслүүд нь юу гэхээр ард түмэн санал өгч оролцсноо. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс их сурвалжтай байна. Тэгээ ард түмэн оролцох ёстой. За ард түмэн оролцохдоо оролцож байгаа бол энэ оролцоонд яаж хангах хэрэгтэй гэхээр ерөөсө харанхуй сэтгэл хөдлөлөөр баримжаагаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Тэгтээ дэгш мэдээлэл авсан байх хэрэгтэй. Тэнцвэртэй мэдээлэл авсан байх хэрэгтэй. Өөрөлдөл хоёр өөр санал бодол, 2 юм уу 3 олон өөр санал бодлын талаар тэнцвэртэй мэдээлэл аваад тэгээ өөрийнхөө өнцгөр харж дүгнээд за энийг би дэмжиж байна гэж саналаа илэрхийлэхийг арчлал гэж үзнэ. Гэтэл харамсалтай нөгөө трилема буюу одоо ер нь өнөөдрийн арчлалын хямралын нэг гол шалтгаан нь энэ сошиал медиа, энэ орчин үед ч ерөөсө хүмүүс итгэн өмшүүлэх PR, за тэгээ хар PR гэж манайхаж нэрлэдэг болсон ятгалах ийм урлаг шинжлэх ухааны түвшинд хүрээд өгчсөн. Хүний тарих оюунд айдас, хүйдэс, сэтгэл хөдлөл, омгшил бахархлаар яаж нөлөөлж хүний сэтгэл санааг эргүүлэх үү, эмоцийг хөдлөх үү. Тэгээ эмоцоор нь санал татдаг ийм арчлалын гажуудлууд үүсэн учраас энийг засах зорилгоор ерөөсөө устдын тэгшэрхийг хангаад өөрөлд бүхэн бол random sampling буюу төврээр судлаанд бүхэн хамрагдаж байгаа. Тэгээ тэн дотроос яг ард түмний төлөөлж чадах малчтын төлөөлөл одоо юу гэдэг нь ажилч ангийн төлөөлөл, эрэгтэй эмэгтэй нас хүүс, боловсрол нийгмийн ялгаад бүгд хүн гэсэн тэр тэгшэрхээ устдын эрхээ хэлүүлээд тэгээ тэр олонлогийг их ард түмнийг төлөөлж чадах бага ард түмнийг бага олонлогоор бүрдүүлээд тэр нь зөвлөлдөөд ойлгоод улс хүртээ дүн хийж жагаад санал асуулгад оролцож санал авахыг л энэ зөвлөдөх санал асуулга зөвлөдөх арчлал гэж нэрлэж байна. Яагаад тэгэхээр бүх ард түмнийг адилхан бүх талын мэдээлэлээр хангахыг бол боломжгүй маш хязгааргүй олон цуглаан уулзалт яриа хэлцээ хийх шаардлагатай болно. Маш их зардал шаарддаг болно. Ийм учраас энэ статистикийн шинжилгээ ухааны бага олонлогийг бүрдүүлэх үеү энэ төвөр санамсаргүй төврийн аргаар сонгоод одоо манай судалгаа социологийн судалгаач гэсэн бүх 3 сая ард түмнээс асуугаагүй мөртлөө одоо тэрнийг төлөөлж чадах төврээр сонгож авсан хүмүүсээс асуулт асуугаад за монголчууд ингэж дүгнэж байна гэд тэгээ тэр нь сонгуулийн дүнцийн дүнтэйгээ таарж идэг шүү дээ. Энэ өөрөө шинжлэх ухаан байхгүй. Тийм учраас төвөр гэдэг бол шинжлэх ухаан. За энэ deliberation буюу одоо зөвлөлдөх гэдэг бол өөрөө бас шинжлэх ухаан болоод өгчсөн. Ингээд ардчлалын хэлбэр болоод өгчсөн. Ингэж л асуудлыг шийдэх арчлалыг төгөлдрчүүлж байгаа, төлөөллийн арчлалыг бэхжүүлж байгаа энэ аргачлалын бүх жижиг сажиг нарийн деталуудыг маш олон 10 дуршилтуудын явцад улам цаашуулсаар хагаад төгөлдршүүлсэн юм хэлбэр энүүгээр асуудал шийдэх юм бол хамгийн зөв шийдэл болно. Би энийг номын ч уншаад амьдрал дээр ч туршаад ард түмэн бол асар ухаантай байна. Мэдээлэлтэй бол арчил гэдэг бол ерөөсөө ардын ухаан юм байна. Ард түмний ухаан юм байна. Нийт олонлогоор ард түмэн маш ухаантай, сэтгэлтэй зөв шийдэл гаргаж чадах юм байна. Энэ бол ардын хүч юм байна гэдгийг бол одоо итгэл өмчл болсон. Ийм учраас энэ номын талаар өнөөдөр та хүнтэй ярилцах гэж байгаа да. Наагитагаа тэрсэн ярилцах гэж байгаа да. Туйлын баяртай байна. За баярлалаа. За тэгвэл одоо ерөнхийдөө бол яг энэ номын гол амин сүнслийг нь зандаж тарах маань та бүхэнд базаа хэлчлээ. Тэгээд олныг нуршил гэдэг л хоёлоо ингээд номондоо оръё. Ном маань ерөнхийдөө бол 6 бүлгээс бүрдэж байгаа. Тэгэхээр бид 2 бүлгээр ингэж хувааж аваад ярих болноо. За тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн эхний бүлэг рүүгээ орцгоё. Эхний бүлэг маань Democratic Aspiration буюу ардчлалын одоо тэмүүлэл хүсэл эрмэлзэл гэсэн бүлэг байгаа. Тэгэхээр энэ ном маань Deliberative Democracy буюу зөвлөлдөх ардчлалын талаар те. Тэгэхээр энэ зөвлөлдөх ардчлалд хүрэхэд ямар асуудлууд тулгарч байгаа. Яг хамгийн гол нь ардчлалынхаа бас ямар үнэт зүйлийг энэ зөвлөлдөх ардчлал ингээд гаргаж ирж байгаа. Яг тэрийг хангуулах гэж байгаа те. Тэгэхээр энэ талаас харахаар ардчлалын 2 том үнэт зүйл байдаг. Нэгдүгээрт бол political equality буюу улс төрийн тэгш оролцоо. Хоёрдугаарт deliberation буюу одоо ард түмний те одоо оролцоо ард түмэнтэйгээ зөвлөлдөх төр зөвлөлдөн. Тэгэхээр энэ хоёрыг одоо бид нэр ардчлал бол те одоо жишээлбэл дэлхийд даяар аваад үзэх юм бол дэлхийд дээр хамгийн одоо өнөөдөр бол хамгийн тархсан улс төрийн систем байгаа те. Тэгэхээр
Энд яагаад жишээлбэл энэ хоёр үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хэцүү байгаа юм бэ те? Яг асуудлууд нь жишээлбэл одоо яг юундаа байгаа ч юм уу те. Тэгэхээр энэ талаас нь ингээд аваад үзэх юм бол яг өнөөдрийн бидний одоо энэ амьдарч байгаа одоо нийгэмд байна тийм үү. Тэгэхээр ард түмнийг бүх нэгсэндээ олон нийтийг альва улс төрийн гаргаж байгаа шийдвэр ч юм уу те. Тэрний ингээд бүх мэдээллээр нь ингээд бүгднгийн шударгаар бүгднгийн тэгшээр ингээд хангах эсвэл тэр мэдээллийг авах ингээд ерөөсө боломж бол гардаггүй мэн л да. Тэгэхээр яг ингээд практик талаас нь харсан гэсэн бүгдээрээ тэр улс төрийн гарч байгаа шийдвэрийн талаар цогц мэдээлэл авах нь баг боломжгүй тийм үү. За тэгээд дээрэс нь хүмүүс улс төрийг ингээд хоорондоо ярилцахтаа ч юм уу ерөөсө улс төрийн адилхан үзэл бодолтой хүмүүстэйгээ л улс төр ярих дуртай. Улс төрийн эсвэл ингээд эсрэг бодолтой тэр хүмүүстэйгээ улс төр ингээд огт ярьдаггүй эсвэл сэдвээ өөрчилдөг ч юм уу те. Тэрнээсээ болоод өөрсдөө нэг хайрцаглагдсан хайрцагын дотроо байх магадлал өндөр байдаг юм байна л да. Тэгээд дээрэс нь нэгэнтэй л олон нийттэй одоо ард түмэн маань тэрхүү улс төрийн ч юм уу гаргаж байгаа тэр одоо шийдвэр бодлогыг хангалттай мэдээллийг нь авч чаддаггүй эсвэл авдаггүй те эсвэл тэр талаар сонирхдаггүй ч юм уу. Тийм учраас улс төрийн ямар нэгэн зорилгоор те жишээлбэл тэрхүү хүмүүсийн одоо мэдээлэл хомсыг нь ашиглаад манипуляц хийхэд одоо айгуу тийм бэлэн эсвэл эмзэг байдаг юм байна л да. Тэгэхээр одоо манипуляц гэдэг нь одоо жишээлбэл те одоо альва улс ерөөсөө ард түмнийг ингээд мэдээллийн хомс байдлыг нь ашиглаж өөрөөгөө ямар нэгэн бодлогыг хэрэгжүүлэх ч юм уу эсвэл нэг тал руу одоо нэг өөрийнхөө төр хүсэж байгаа тал руу түлхэх ч юм уу те ямар нэгэн тэр маркетингийн арга барил стратегийг ашиглаад те одоо тарих угаах ч юм уу те тэр тэгэх одоо боломж нь ингээд нээгдсэн байдаг юм байна л да. Тэгэхээр дээрэс нь одоо орчин үеийн технологи байна тийм одоо жишээлбэл Facebook ч гэдэг юм уу интернет альва тэр одоо фейк ньюс гэж яриад байгаа тэр худал мэдээллийг одоо тараахад тийм үү бас нэг хүчин зүйл болчихдөг юм байна л да. Тэгэхээр бүр одоо 2008 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үедээ Сенатын гишүүн Обама өрсөлдөж байсан байна. Тэгэхээр Обамаг мусульман шашинтай гэсэн худал мэдээлэл эсвэл Обамагийн сонгогчдод сонгуул маргааш болох гэж сонгуулийн өмнөх оройн маргаашийн сонгуул одоо болохоо боллоо ч юм уу те эсвэл ингээд өдөр нь өөрчлөгдсөн гэх нь худал мэдээллийг амархан одоо тарааж исэн жишээ нэ те. Тэгэхээр ийм манипуляцд ард түмэн одоо олон нийт маань өртгөхөд ингээд маш эмзэг байдаг учраас Америкийн улс төр тэр одоо дэлхийн улс төр маань энэ одоо Джеймс Фишкний те дүгнснээр бол persuasion industry буюу те одоо ятгалгааны тэрхүү одоо маркетингийн сурталчилгааны тэр стратегиэр тийм үү улс төрийн процесс маань ерөөсө колоничлогдсон байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгэхээр Монголын хувьд ингээд аваад үтсэн ч гэсэн альва улс төртэй холбоотой шийдвэр одоо тогтоолч юм уу те жишээлбэл ингээд бидний дунд ингээ янз бүрийн мэдээлэл явдаг. Тэгэхээр энэ олон талын манипуляц явах магадлал бас өндөр байдаг юм байна л да. Тэгэхээр энэ бас яагаад ийм явдаг нь өөрөө мэдээж бас шалтгаантай тий. Тэгэхээр эндээс ерөнхийдөө ямар дүгнэлтэнд хурж болох вэ гэхээр ард түмэн маань олон нийт маань тийм үү ерөөсөө нөгөө мэдээллийн тийм дандаа хомс байдалд мэдээллийн дутуу байдалд байдаг гэдэг нь бол айгүй ойлгомжтой. Тийм учраас манипуляцд өртөх магадлал ч юм уу тийм магадлал эсвэл манипуляцд айгүй өртөхөд маш эмзэг байдаг гэсэн дүгнэлтэнд бид хүн хүрч болох юм байна л да. За тэгэхээр одоо энэ энэхүү зөвлөлдөх ардчлалын гол санаа маань бүр одоо 4-5 дугаар зууны үеийн Грекийн Атенас гаралтай тий. Тэгэхээр Грек маань яг ардчлалын тэр хамгийн анхны үүссэн одоо эх орон гэдгээр бол алдартай шүү дээ. Тэгэхээр тэр үед яадаг байсан бэ гэхээр 500 ард түмний төлөөлөл гарч ирээд тэр төрийнхөө гаргах тэр томоохон шийдвэрүүдийг хоорондоо хилцэж жагаад тий гадаа театрт амфитеатр гэж ярьдаг тий. Тэр үнд хилцэж жагаад гаргадаг байсан юм байна л да. Хүмүүсээ сонгохдоо хүртэл ингээд тэр санаандуу төврийн аргаар 500 хүнээс сонгоод тий. Тэгэхээр тэрэнд ингээд солигдож явдаг юм байсан юм байна. Тэрнэр тэгээ хоорондоо нийлж одоо олон талаас нь ярьж зөвлөлдсөний эцэстээ төрийнхөө шийдвэрийг тэр ард түмний төлөөллүүд нь өөрсдөө гаргаад ингээд явдаг байсан юм байна. Тэгэхээр эндээс бол энэ одоо зөвлөлдөг ардчлалын гол санаа нь тэрнээс үүдэлтэй. За тэгэхээр энэхүү зөвлөлдөх ардчлалыг тэгвэл ингээд олон нийттэй тэгвэл зөвлөлдөхөд тийм үү ямар хэлбэрүүд байж болох вэ гэж байна. Тэгэхээр
мэдээж ардчлал яагаад өөрөө ажилдаг вэ гэх юм бол яг тэр ард түмний гарч ирсэн төлөөлч юм уу тэр ард түмний дуу хоолойд одоо гарч байгаа тэр төрийн шийдвэрт тийм үү хурж тэдний төлөө гарч явах ёстой. Хэрвээ тэгж чадах юм бол ардчлал жинхэнэ утгаараа тэгвэл одоо биелэлээ олж ийн хөгжиж ийн гэсэн үг тийм үү. Хэрвээ дундаас нь тэгж чадахгүй ард түмний төлөөллийн эсвэл ард түмний дөр дуу хоолой хүсээд байгаа тэр бодлого шийдвэрт нөлөөлж эсвэл тэнд нь гарч чадахгүй бол тэгвэл яг ардчлал гажуудаж хямралд орох ч юм уу эсвэл асуудал үүсэж байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр нэгэнтээ олон нийт масс маань тийм үү ингээд ерөөсөд мэдээллээр хизээч одоо зөв баланстай альва шийдвэр гарч байгаад хоёр талаас нь харсан дүгнэлт хийж болохоор анализ хийсэн тийм мэдээлэлд нэгэнтээ авч чадахгүй юм чинь тэгвэл тэрийг ард түмний дундаас тийм үү яг төлөөллийг нь тэр одоо шинжлэх ухааны үндэслэлтэй одоо random sampling буюу одоо random sampling гэдэг чинь одоо за юу гэж орчуулж байгаа вэ? Тийм одоо санаандгүй төврийн аргаар тийм үү одоо энэ бол бүх төрлийн шинжлэх ухаануудаар бүгдэн дээр нь одоо ашиглагддаг шүү дээ. Санаандгүй төврийн аргаар одоо хэдэн зуун хүн мэдгийг 500 хүнийг сонгоод тэр хүмүүст хамгийн гол нь хоорондоо хилцэх, ярилцах тэр балансчлуулсан бүх мэдээллийг өгөөд тэрний өмнөөс яг одоо тухайн бодлогот тийм үү аль шийдвэр нь тухайн ард түмний төлөөлөл гаргах уу тэрийг олон нийт тэр одоо орны бүх ард нийтийг төлөөлж гаргах шийдвэрийг тийм үү илүү тэр зөвлөлдөг санал асуулгаар гаргах нь илүү оновчтой гэсэн одоо хувилбарыг энэ хүн дэвшүүлж гин гэсэн үг л дээ. За тэгэхээр энэ дотор 8 хувилбар байж болж байгаа юм тий. Одоо жишээлбэл яг олон нийттэй одоо санал бодлыг аваад тий одоо тэгж зөвлөлтөд 8 хувилбар байж болно. Мэдээж тэр олон нийтийн санал бодлыг нь тийм үү хоёр хувааж байгаа юм л да. Нэгдүгээр болохоор яг түүхий тий тэр хүмүүс одоо жишээлбэл хаа нэгтээ зүгээр дуулсан эсвэл уншсан ч юм уу тий эсвэл хөршөөсөө сонссон тийм үдээл дээр үндэслэж шийдвэрээ гаргах тий. Нөгөөх нь болохоор хоорондоо зөвлөлдөөд тий одоо тухайн шийдвэрийг гаргахад олон талаас нь нөгөө хараад тэрний судалгааг нь уншаад тэгсний үр дүнд яг бодиттой шийдвэр гаргахыг гаргах тэр нэг хувилбар байна тий. Тэгээд хүмүүсээс сонгох талаас нь болохоор мэдээж би оролцъё гэдэг өөрийгөө сонгох нэг хувилбар байна. Түрүү нөгөө төврийн аргаар тий санамсаргүй төврийн аргаар сонгох одоо яг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгох нэг байна. Эсвэл өөр ямар нэгэн групп сонгодог ч юм уу тий ахмадын группийг сонгож залуучуудын төлөөллийг авчиж гэдэг юм уу тий нэг тийм сонголт эсвэл ерөөсө бүгднгийн тэр чигт нь ингээд оруулчаа тий ард нийтийг бүгднгийн оруулъя гэдэг ч юм уу тий ялангуяа энэ нь болохоор олон улсад ингээд бас хэрэглэгддэг нэг жишээ шүү дээ тий одоо ялангуяа одоо томоохон шийдвэрүүдийг гаргахад одоо тухайн улс одоо тусгаар тогтнолоо тунхаглахын тулд одоо олон нийтийн санал асуулга явуулаач гэдэг юм. Тэгэхээр тэр санал асуулгууд хамгийн гол нь бүгдийг нь хамарчгаараа дандаа тийм хүмүүс нь түүхийн мэдээлэл дээр үндэслэж гаргасан шийдвэр болдго юм байна л да. Тэгэхээр мэдээж тэр хүмүүстэй яг бүх мэдээлэл нь байгаад те яг балансчлсан мэдээллийг аваад олон талаас нь судалж хоорондоо хилцэж те янз бүрийн мэдээлэлтэй янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийн хоорондоо ингээд хилцсэний үндсэн дээр тэр хүний гаргаж байгаа шийдвэр бол түүхийн мэдээлэлээр гаргаж байгаа шийдвэр хоёр магадгүй шал өөр хоёр асуудал баг тийм үү. Тэгэхээр одоо мэдээж бид нэр альва улс тийм үү тэр ард түмнийхээ олон нийтийн зөв шийдвэрийг яаж гаргуулах гэх юм бол илүү мэдээлэлтэй бодит үндэслэлсэн суур судалгаан дээр үндэслэлсэн те мэдээлэлтэй ард түмэн зөв шийдвэр гаргаасаа л гэж хүсэн шүү дээ тий. Тэгэхээр яг тэр шийдвэрийг яг тэр нэгэнтэл масс ингээд бүгдэнд нь мэдээлэл өгч чадахгүй юм чинь зөвхөн яг нэг тэдний төлөөлөл яг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санамсаргүй төврийн аргаар сонгосон тэр 500 ч юм уу 600 ч юм уу мянган хүн нь төлөөлж гаргах нь илүү оновчтой гэсэн яг энэ 8 хувилбарын нэг дээр нь тэр гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ хувилбарууд дотроо бол мэдээж янз бүрийн давуу сул талуудтай байгаа тий. За одоо 2 дугаар бүлэг рүү орж байна. За 2 дугаар бүлэг ардчлалыг шинжлэх трилема буюу трилема гэдэг маань бол одоо 3 хүн сонголтоос аль нэгийг нь сонгох. Энэ трилема гэдэг дилема бол нэг атсан шалаа гэдэг чинь аль нэгээ сонгох байдаг бол трилема бол хүндрэлтэй одоо хүлээж авах аргагүй тааламжгүй 3 хувилбараас аль нэгийг сонгох. Зэрэг хэрэгжүүлж болдгоо энэ 3 гурвалсан хүндрэлийг асуудлыг хэлж байна гэж хэлж болгоно. Тэгэхээр энэ ардчлалын шинжлэхэд учирдаг энэ 3 сорилт 3 хамгийн чухал асуудал юу гэхээр нэгдүгээрт нь улс төрийн тэгшэрх энэ талаар ярьсан.
Хоёрдугаарт нь зөвлөдөх ухамсартай тунгаан бодсон шийдэл гаргадаг байх. Хүн бүхэн оролцсон. Гэхдээ хүн бүхэн оролцохдоо бас ухаарсан, мэдээлжсэн байх. Энэ хоёр шаардлагыг зэрэг хангахад хүн төлөвчдийг л дилемма гэж үзэж байсан. Тэгээ энэ маань ер нь энийг бас тайлбарлахын тулд бас манай нэг өг нэр томьёоны нэг тодорхойлолт иргэн авч үзэх шаардлагатай гэж би үзтiin. Ардчлал гэдэг маань 21 онд Цэвэн Жамсрааныг орчуулахдаа демократия гэдэг үгийг бол орсоор бол народная власть гэж Оросоос нь булгаад ардын засаг гэж болгосон. Тэр ардын засаг гэж үчээд гашилтанд демократия гэж бичсэн байдаг. За хятад ханзан дээр ч гэсэн энэ бол ардчлал гэдэг бол ард олон хаан суух гэсэн утгатай ханз байдаг. Англиараа эртний грек үгийн утга нь ч гэсэн demos kratos гэдэг одоо хоёр үгний нийлбэр. Demos гэдэг нь ард олон гэсэн үг. Kratos гэдэг нь бол засаг гэсэн үг. Аристократия гэх юм бол аристократ гэх юм бол элитийн засаг болдог. Демократиг бол олон түмэн ардын засаг болдог гэсэн утгатай. Тэгэхээр энэ яг ард олон засаг ирэх байрна хаан засгаас ялгаатай гэсэн энэ нэр бол манай монгол хэлэнд эхэндээ зөв ардын засаг, ард олон засаглах гэсэн утгатай явж байгаад, ард түмний засаглах гэсэн утгатай явж байгаад 40 оны үндсэн хуулиар Цэвэн Жамсраанаар одоо баруун том болоход энэ үг одоо барууны нэр томьёо гэж хасаад хүчин сангаас хасаад орос хэлний народнизаци гэдэг одоо тэр үед арчилж ийсэн нийгэмчлэх гэсэн утгатай арчлал гэдэг үгийг орж ирсэн нь бол ийм процесс юм шиг. Энэ бол засаглалын хэлбэр. Хаан засаг, парламентын засаг гэдэг шиг энэ тийм ардын засаг гэсэн ард түмэн засаг өрнө сонгуулиар дамжуулж гэсэн үг. Энийг яагаад тэгээд нэхэр энэ ардын засагт бол хүн болгон тэгшэрхтээ оролцох ёстой. Тэгээ хүн болгон оролцож энэ саналаа өгөх тэгшэрхтээ оролцох юм бол хүн болгон бас мэдээлжсэн зөвлөлтөд учрыг нь ойлгосон байх ёстой. Тэгэхээр энэ хоёрыг хүн болгоныг одоо мэдээлжсэн, зөвлөлдсөн, анхаарлаа хандуулах энэ хоёр асуудал бол хүндрэлтийг тэг өмнөх хөлгөөр үзсэн. Тэгээ одоо хэн нэгэн жишээлбэл сонгуул саналаа өгвөл тэр хүн хамрагдсан гэж үзнэ. Би одоо саналаа өгсөн, тунгаан бодож байгаа. Энэ өнцгөөс харахад бол гурван зүйл гарч ирж байгаа. Хүн бүхэн сонгогдох адил тэгшэрхтээ байх нөхцөлд бүхнийг хамарсан гэж үздэг. Өөрөөр бүхний тийм сонгуул гэж үздэг. Тэгтэл нөгөө талд нь тэр зөвлөлдөх гэдэг маань бүх хүн одоо жишээлбэл Монгол улсын 3 сая иргэн 2 сая сонгуулийн насны хүн бүгд ингээ зөвлөлтөөд учрыг дэнслэн бодоод, тунгаан бодоод үндэс суурьтай мэдээлэлтэй асуудлыг шийдэх энэ хандлагыг яаж зэрэг хэрэгжүүлэх вэ гэдгийг талаар өмнөх бүлэгд бол нэлээд дэлгэрэнгүй. Тэгэхээр энэ дээр одоо 3 дахь шалтгаан бол одоо юу гэхээр нэгдүгээрт улс төрийн тэгшэрх байдал хүн болгон оролцсон. Би хэрхэн хамрагдах вэ? Хоёрдугаарт нь зөвлөлдөх тогтолцоо. Арчлалын нэг гол шинж чанар байх ёстой нэг чухал асуудал бол иргэд хүмүүс зөвлөлдөж ярилцсан байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө зөвлөлдөх төвөрлөлтийн сонголтоор өөрөлдвөл Монгол улсын бүх хүнийг төвөрлөлөөр нийгмийн бүх төлөөллийг хангаж чадах ус малчин дараачин сэхэтэн баг шимж хэдэн хөвтэй байна. Их олонлогоос бага олонлогийг сонгож бичил орчныг бүрдүүлж байгаа бичил ард түмнийг бүрдүүлж сайтар хилцэн тунгаан бодож зөвлөлдвөл хүмүүс уучраа өгөөд илүү ухамсартай сонголт хийнэ гэсэн ийм санаа байгаа юм. Тэгэхээр энэ сонголтын маань одоо үндсэндээ энэ зөвлөлдөх улс төрийн тэгшэрх за 3 дугаарт нь бол хамрагдалт гэсэн энэ 3 асуудлыг өнөөдөр авч үзнэ. Бол зэрэг яаж хангах тухай гэдэг. За зөвлөлдөх тэгшэрхийн хувьд бол мэдээж улс төрийн тэгшэрхтэй оролцооны зэрэгцээ одоо улс төрийн оролцоог хоорондоо зөрчилдөх энэ 3 хувилбараас олон нийтийн оролцоог хангах, улс төрийн тэгшэрх байдлыг хангах, зөвлөлдөх гэсэн энэ 3 оролцоон дээр одоо салгаж үзэж байгаа. За нэгдүгээрт нь зөвлөлдөөн гэж. Ер нь энэ учрлал баримталтыг судлах юм бид эхлээд арчлалын 3 одоо үнд зүйл болох зөвлөлдөх, улс төрийн тэгшэрх байдал, тэгшэрхтэй байдал болон оролцоо гэсэн нэр томьёог тодорхойлсон байх хэвээр. За зөвлөлдөх гэдэг нэр томьёо бол нэг иргэн хувь хүн хоорондоо өрсөлдөж зөрөөтэй мэдээлэл, учрлал баримталтыг хооронд нь харьцуулж дүгнэх, дэнслэн бодох, сонгох ажлыг зохих хэмжээнд
чин сэтгэлээсээ хилцэх үйл ажиллагаа гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл одоо энэ мэдээллийн технологийн орчин үед нийгмийн сүлжээнд одоо янз бүрийн мэдээллүүд маш их явдаг. Тэгэхээр зөвхөн нэг талын мэдээллээр биш одоо эсрэг тесрэг бүх баримт мэдээллүүдийг тэнцүү хилцэж, тунгаан бодож, дэнслэн бодож шийдвэр гаргахыг л энэ зөвлөдөх гэдэг процесс гэж хэлж байна. Тэгэхээр зөвлөдөх үйл ажиллагааны чанарыг 5 нөхцлөөр тодорхойлдог. Нэгдүгürt мэдээлэл. За нэгдүгürt бол тухайн хүн бол энэ оролцогчид ард иргэд бол тухайн асуудалтай холбоотой зүй ёсны бодиттой үнэн зөв мэдээлэлтэй болсон байх хэрэгтэй. Мэдээлэлээр хангацсан байх хэрэгтэй. Зөвхөн нэг талын мэдээлэлээр шүү дээ. Энэ бол хоёр дахь нь бодит тэнцвэр, бидэт тийм бодит тэнцвэртэй мэдээлэл болсон байх хэрэгтэй. Мэдээлэл бол зөвхөн нэг талын байр суурийг илэрхийлээ тийм мэдээлэл өгөх юм бол энэ хүнийг өстой тархийг угаасан тэнцвэргүй мэдээлэлээр хангасан ийм ажил болно. Аливаа асуудал болохоор тэгэхээр эсрэг тесрэг байр суурийг мэтгэлцээний зарчмаар тэнцүү өөр өнцгөөс дэвшүүлсэн санал учирлал баримтцэлтийг түүний эсрэг дүүцэх санал учрал нотлогыг дэвшүүлсэн юм харьцуулсан тэнцвэртэй мэдээлэлээр хангах хэрэгтэй гэж. За 3 дугаарт нь бол энэ олон талт байдлыг хангасан байна. Төрөлжсөн нийгмийн хилцүүлэгчд оролцогчид бол нийгэм олон нийтийн одоо төлөөллийг хангаж чадсан байна хэрэгтэй. Одоо жишээлбэл налахын асуудлаар хэлцлэхэд налахт байгаа бүх иргэдийн төлөөлөл, малчдын асуудал ихэд одоо нөлөөлж байгаа одоо хүнсний ноос ноолрын талаас ч юм уу ингэж оролцож байгаа бүх төлөөллийг хангасан нийгмийн байр суурьдыг төлөөлж чаддаг байх ёстой гэсэн үг. Малчин тариаланч сэхэтэн багш шимч одоо юу гэдэг нийгмийн гол нөлөөллүүд тусгалаа олцсон байх ёстой асуудал. За 4-р нь бол энэ олон талт байдлын зэрэгцээ бол энэ шудраг ухамсартай байдал. Ямар оролцогч тухайн асуудал чин сэтгэлээс хандаж зөх хэмжээний ач холбогдол өсдөг. Үнэн сэтгэлээс одоо улс орны монголчууд бол энэ төр бол маш гайхамшиг талтай ингэ чин сэтгэлээс оролцдог. За эцэст нь 5 дахь нөхцөл бол тэгшэрхтэй болцох хэрэгтэй. Оролцож байгаа бүх хүний төвшүүлсэн санал учирлал нотлогоо хэнийг гэдгийг нь үл харгалзан ижил тэгшэрхтэй хэлцэх хэрэгтэй. Энэ жижиг бүргийн хэлгийн хэлцүүлэг. Энэ 5 нөхцөлийг биелүүлснээр зөвлөх үр дүн нь энгийн хэлцүүлгийн үр дүнгээс бол маш хэмжээгээр ялгардаг. Манай хурал цуглаанууд ингээ бөөндөө хуралд цуглалдаад дарга нар нь голцоо ярьчаал тэгээд тараа авчлаа гэдэг ийм шүүмжлэлийг хэрдэг. Тэгээд ганц 2 3 4 хүн асуудаг. Тэгвэл зөвлөлдөх энэ хэлцүүлгийн гол ач холбогдол нь бүх хүн оролцож байгаа. Бүхнийг оролцуулдаг. Яг тэгэхээр эхлээд мэдээлэл тэнцвэртэй эсрэг тесрэг байр суурьуд эрдэмтэд судлаачид экспертийн мэдээллийг өгнө. Тэрний дараа оролцогчид жижиг бүлэгт хуваагдаж тэр асуудлуудыг наривчлан хилцэн асуултуудаа зангидны хилцэл зөвлөж байгаад групп болгон асуултаа төвшүүлнэ. Тэрнийг ахаад нэг 2 3 тал өөр өнцгөөс эрдэмтэн мэргэд судлаачдаас асууна. Тэд нар мэдээллээр хангана. За тэн дээр үндэслээд агч зөвлөлд нь ярилцсан. Ингэж одоо нэлээд тийм технологитой энэ 5 нөхцөлийг хангасан технологитой ачаалал ашиг тус хоёрыг хослуулж тэгээд таатай орчинг бүрдүүлж энэ зөвлөлдөх процесс явж байгаамаа. Энэ бол одоо энэ зөвлөлдөх одоо маш чухал элемент. Энийг бол дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. За 2 дугаарх нь улс төрийн тэгшэрхийн талаар бол манай Джон Стюарт Мил төлөөлийн засаглал бүтээлийг хийх нэгж асууж ирсэн. Ер нь засаглалын асуудлыг яагаад нэг өгөөмөр сайхан сэтгэлтэй дарангуулагч даалгаж болохгүй вэ гэж. Заавал төлөөллийн арчил байх шаардлагатай юм. Өнөөдөр хүмүүс ч бас нэг сайн хүн тавьжуул болж байна гэсэн нэг юм хандлага байдаг. Тэгэхээр энэ улс төрийн асуудлыг хөндөрлөхтэй анх бүгд найран тох улс гэдэг бүтээлтэй хэлцэж ирсэн. Эртний гүн, грекийн гүн хатан Платон бичиж байсан. Ер нь энэрнгүү дарангуулагч нь өөргөө амжилттай биелүүлж чадсан тохиолдолд хүмүүс иргэд ямар төрлийн хүмүүс болж болдог вэ? Тэгвэл бүх хүмүүс бол үзэл бодолгүй, бодож сэтгэж чадваргүй, бүх асуудлыг бусдаас шийдвэрлүүлж хөвшигт бол аливаа асуудлыг хамтран бүлгэрээр шийдвэрлэх чадваргүй болж хуурна гэсэн үг үү гэж хариулт өгдөг. Өөрөлдвөл тийм нийгэмд иргэдийн идэвх санаачлага, цаваа сэргэлэн байдал, мэдрэмж эрхчлөө бол хомигддог. Энийг бол одоо дэлхийн олон орны жишгээс харж болно.
Тэгэхээр энэ иргэдийн оролцоо гэдэг бол өөрийгөө хөгжүүлж идэм байна. Зөвлөлт гарчлуулах хүмүүсийг хөгжүүлж байждаг. Тэгэхээр ерөөсөө тэр Трилиама буюу гурванлсан сонголтуудын хувилбар ямар байх вэ гэхээр за олон нийтийг хамарсан арчил гэж үзье. Одоо референдум бүх нийт. Тэгээ бүх хүн бол маш ухаантай мэрэгчлэлтийн эксперт байж чадахгүй гэж манайхан шүүмжилдэг шүү дээ. Энэ дээр бол улс төрийн тэгшэрх байдал бол хангагдаж байгаа юм. Оролцоо бол хангагдаж байгаа юм. Гэхдээ тэд ямар зөв шийдвэр гаргаж чадахгүй юу гэдгийг Брекзит тотлсон. Өөрөлдвөл бүх нийтийг хамарсан арчил буюу референдум бүх нийтийн шууд арчил бол ийм зүрх талтай байна. За идэвхжүүлсэн зөвлөлдөх хувилбар бол одоо цөөн хүрээнд элитүүдийн түвшинд ч байт юм. Ингээд зөвлөлдөх ийм ажлыг зохион байгуулж байна. Энд бол оролцоо хангалтна, зөвлөлдөх, тунгаан бодох, мэдээлж энэ тэгшэрх хангагдана. Гэхдээ улс төрийн тэгшэрх байдал хангаж чадахгүй. Нийт ард иргэд оролцож чадахгүй. За бичил орчин дох зөвлөлдөх буюу энэ цөөнх бүлийг цуглуулад зөвлөлдөх юм бол бүх нийтийн оролцоог хангаж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ аль нэг нь доголдоод байгаа энэ гурвалсан асуудал. За энийг л одоо зөв шийдэхин тулд зөвлөлдөх төвөр сонголтын аргаар иргэдэг бүрдүүлж байгаамаа. Тэгээд 8 минутанд амжих хэрэгтэй боловч одоо энэ өөрөө онлын том асуудал учраас тэр бүрийг гүйцээж амжихгүй байна. Ер нь Трилиама буюу 3-аас 1-ийг сонгох хүндрэл бол зөвлөлтөө олон нийтийн оролцоо, улс төрийн тэгшэрх байдал гэсэн 3 үнд зүйл нь арчилсан одоо үйл явцын арчлалын одоо хамгийн гол тулгуур 3 зарчим гэж хэлж болно. Эдгээр үнд зүйлийг ард түмний үзэл бодлыг хэрхэн бүрдүүлэх энийг бол одоо зөвлөлдөх гэж нэрлэж байна. Тэдний санал бодлыг хэрхэн цуглуулах энийг бол бүх нийтийн оролцоо гэж байна. За саналыг хэрхэн тоолоход одоо хөмрийн оролцоо энийг улс төрийн тэгшэрх байдлыг чинь ингэж хэрэгэлдэг. Тэгэхээр харин арчилсан онлын хувьд маш чухал холбогдлоо өөрөгдөл хүр үнд зүйл байдаг. Энэ бол арчилсан үйл явцын тогтолцоонд дотоод асуудал биш, харин түүнээс гарах үр дагаврыг үнэлэх асуудал юм. Олонхын дарангуул гэж нэрлэгддэг үр дагавраас зайлсхийх тухай учраас үүнийг бас дарангуулын бас үр дагавар гэж нэрлэдэг. Ийм учраас Йозеф Шумпетер бол алдартай нэг жишээг татсан байдаг. Ер нь бидний төсөөлийн нэг арчилсан улсад очлоо гэхэд арчилсан арга замаар буюу олонхын саналаар Христэд итгэгчид хавчлага үзүүлж шулам гэх эмэгтэйчүүдийг шатааж еврейчүүдийг устгаж яана гэж төсөөлөд үзье гэж. Өөрөлдвөл олонхын саналаар, олонхын дарангуулаар. Одоо олонх нь одоо буддист орн жишээлбэл тэгш эсрэг үзт юм уу? Одоо олонх бол бас ийм сэдэлжсэн буруу үйл хийх магадлал өндөр байдаг. Энийг Ваймарын бүгд найрамд тулсан. Гитлер сонгогдож гарч ирсэн тод жишээ харуулдаг гэж. Ер нь бусад олон эрдэмтдийн адилаар Мэдисон, Токвилл, Джон Стюарт Мил нар бол бүгдээрээ олонх юу үлдэж болох, ямар муу зүйл хийж чадах вэ? Улмаар хэрхэн олонхын дарангуулыг бий болгож болох вэ гэсэн асуудлыг судалсан байдаг. Энэ асуудалд л хамгийн гол нь энэ. За бүгдээрээ 3 дугаар бүлэг рүү оръё. 3 дугаар бүлэг маань competing vision буюу өрсөлдөөнд алсын гараа гэсэн сэдв байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ардчлал гэж бид бүхэн яриад байдаг тийм. Монгол улс одоо жишээлбэл ардчлалын шилжээд бол 30 жил болж гин гэж ярьдаг. Америкийн ардчлал тийм. Европын ардчлал. Тэгээ бүгд нэг өөр өөрийн онцлогтой юм шиг. Тэгэхээр ардчлал гэдгийг бид нар бас дотроо яг одоо жишээлбэл ингээд дөрөв хуваагдаа тийм. Янз бүрийн одоо давуу сул талуудаа ингээд онцлогтой тийм ардчлалуудын хувилбар байдаг юм байна л да. Тэгэхээр тэрийг бид нар өөрсдөө бас яг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Монголын ардчлал ч гэсэн яг энэ дөрөв дотроос яг алинд нь ордгийн. Тэн дотроос тэрийг сонгосон учраас бас ямар давуу сул талууд үүсч болдгийг нь бол бид нар ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ номон дээр бас өгж байгаа нэг давуу тал бол яг тэр одоо жишээлбэл яг дөрвөн төрлийн ардчлалыг те ингээд нэлээд детальчилж өгөөд жишээтэйгэр оруулж өгсөн байгаа. Тэгээ за нэгдүгээрт бол competitive democracy буюу те өрсөлдөх ардчлал гэсэн ардчлалын хувилбар байгаа. Тэгэхээр энэ нь бол ер нь бол дэлхийд даяар тархсан ардчлалын хамгийн олонхот нь байдаг хамгийн нийтлэг хувилбар байгаа. Тэгэхээр ер нь энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэрхүү өрсөлдөөнд ардчлалд нийгэмд улс одоо тухайн намууд те одоо жишээлбэл яг төрийн эрх барихад ерөөсөө шууд өрсөлддөг гэсэн үг. Тэгэхдээ энэний сул тал нь юу гэхээр тэр өрсөлдөөнд ялахын тулд тухайн хүмүүстэй ард иргэдийн одоо жишээлбэл эцэстээ яаж таардаг вэ гэхээр зүгээр л хамгийн гол нь тэр саналыг авч те төрийн эрхэнд гарах гэсэн ерөөсөө хамгийн гол урайга болгоод те тэгэхээр тэрүүнд хүрэхийн тулд жишээлбэл яг тэр ард түмний олон нийтийн үзэл бодол тэр одоо мөрийн хөтөлбөрт нь тусч ийн ч юм уу те олон нийтийн яг тэр төлөө хийж нүг үгүй юу
нэг тийм чухал биш те. Тэр одоо жишээлбэл энэ өрсөлдөөнд ардчлалын үед те яг олон нийтийн хүсэл эрмэлзлийн төлөө тухайн одоо эрх баригчд ч юм уу эсвэл тухайн улс төрийн намууд те бүх зүйлээ хийж гинэ гэж бид нэр ойлгох юм бол тэр бол шал утгагүй зүйл шүү гэж энэ номон дээр Джеймс Фишкин хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр яг үүн дээр үндэслээд тэр энэ дээр ямар магадлал илүү байдаг вэ гэхээр яг тэр өрсөлдөөнд ардчлалын үед тухайн одоо эрх барихгаар өрсөлдөж байгаа тэр намууд ч юм уу хүмүүс хоорондоо тий ард түмний одоо мэдээллийн хомс одоо мэдээллийн дутмаг байдлыг нь ашиглан тэг өөрсдийнхөө одоо санал авахын тулд эсвэл ялахын тулд ерөөсөө манипуляц хийхэд бэлэн тэрийг маш сайн одоо маркетинг одоо сурталчилгааны аргаар те дээд зэрэгт ашигладаг юмаа гэсэн санааг бас энд бас тосгож өгсөн байгаа. За тэгээд тэгэхээр энэ өрсөлдөөнд ардчлал нь бол яг улс төрийн тэгш оролцоог хангаж ийнэг бол хангаж ин яг гэвэл бүгдээрээ саналаа очоод өгөх бүгэн боломжтой те нөгөө талаасаа зөвхөн олонхын төлөө бүх шийдвэр одоо non tyranny гэж ярьдаг олонхын төлөө шийдвэр гаргадаг тэр боломжийг нь бас хаах боломжтой гэхдээ зөвлөлдөөн байна уу тэгээ бүх хүмүүсийн тэр одоо дуу хоолойны оролцоо байна уу гэдэг дээр бол хоёул асуултын тэмдэгтэй байдаг юм байна. За дараагийн нэг ардчлалын хувилбар маань elite deliberation буюу элитүүдийн зөвлөлтөө. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нэгэнтэй л олон нийт бүгдээрээ гарч одоо шийдвэр гаргаж чадахгүй юм чинь тэр дундаас тэрхүү хүмүүсүүдийг төлөөлж чадах тэр элит группийг сонгоод тэгэхээр тэднэр нь тэр бусад хүмүүсийн өмнөөс шийдвэр одоо улс төрийн болон тэр томоохон шийдвэрийг гаргах гэсэн нэг хувилбар байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр яг зөвлөлдөөн болж ийнэг үл зөвлөлдөөн болно те нэгэнтэй л тэр сонгогдсон цөөхөн тооны хүмүүс чинь альва гаргаж байгаа шийдвэрийг олон талаас нь хараад те судалгааны үндсэн дээр те олон хоорондоо ярилцаж тунгасны хүчинд эцэст нь гаргаж байгаа шийдвэр гэхдээ нөгөө талаараа бас яг олон нийтийн яг одоо хүсэл эрмэлзэл ч юм уу те тэдний ашиг сонирхолд зориулж гаргаж гинөө гэдэг маань өөрөө бас яг нөгөө асуултын тэмдэгтэй байж болно те уул нь бол яг хуу тэр хүмүүсийг гаргах зорилго нь бол тий олон нийтийг төлөөлөх тэр нь бол үнэн. Гэхдээ бас тэрүүн дээрээ тэгэхээр энэ нь яг ингээд практик дээрээ тий одоо жишээлбэл тухайн хүний ашиг сонирхолд яг тэр ард түмний ашиг сонирхолтой нийтж гэнэ юу гэхэд асуултууд бол гардаг тийм үү. За тэгээд дараагийн нэг хувилбар болохоор participatory democracy буюу тий оролцооны ардчлал гэж байгаа. Тэгэхээр энэхүү ардчлалын хувилбарын хамгийн ерөөсөө гол зүйл нь болохоор ард түмэн олон нийт маань мэдээлэл нь сайн байна уу муу байна уу тэр талаар ойлгосон байна уу ойлгоогүй нь хамаагүй те ерөөсөө тэр хүмүүс тухайн шийдвэр гаргадаг ч юм уу ямар нэгэн байдлаар л оролцох гэсэн одоо урайнд ор те тэгэхээр энэ дээр одоо хамгийн сонгодог жишээ юу байж болох вэ гэхээр одоо олон нийтийн тэм санал асуулгад байдаг шүү дээ те тэгэхээр бүх хүмүүс одоо өөрсдөө одоо мессежээр одоо тэн дээр одоо хариу өгдөг ч юм уу эсвэл бүх хүмүүс тэнд одоо сонгуулж байгаа юм шиг очоод тийм үгүй гэж хариулдаг те. Гэхдээ энэний бас нэг сул тал нь те тэгэхээр түрүүн ингээд хэлсэнчлэн хамгийн гол нь тэр олон нийт маань шийдвэр гаргахтаа янз бүрийн мэдээлэл төр үндэслэж зарим нь магадгүй ихэнх нь тухайн улс төрийн намуудаар ч юм уу улс төрийн хүчнүүдээр те илүү манипул одоо мэдээллийн те одоо дэндүү нэг талаа барьсан мэдээлэл төр үндэслэж шийдвэр гаргасан байгаа те тэр талаараа баахан маркетинг сурталчилгаа хийгээд хүмүүсийн тархийг угаатсан ч юм уу те. Тэгэхээр тийм магадлал байдаг учраас ерөөсөө бүх олон нийтээрээ одоо санал асуулгад оролцоод өгөхөд бол ингээд хүмүүс хамгийн гол нь түүхийн мэдээлэл дээр те үндэслэж шийдвэр одоо гарчдаг юм байл да. Тэгэхээр хэрвээ тэр хүмүүс одоо тийм төгс төгөлдөр орчинд тийм үү жишээлбэл бүх юм одоо болж үздэг тийм нийгэмд амьдарчилсан гэж үзэх юм бол бүх мэдээлэлтэй шударгаар яг баланстаа олон талаас нь харсан тийм бүгдээрээ тэгж байгаа шийдвэр гаргах юм бол магадгүй шал өөр шийдвэр гарах хэвээр гарах бах те. Тэгэхээр мэдээж тэр нь магадгүй хамгийн оновчтой те. Тэгэхээр яг үнэн практик дээр болохоор те олон нийт бүгдээрээ шийдвэр гаргахад бол ихэнхэн дандаа түүхийн мэдээлэл төр үндэслэж гарчдаг учраас асуудал үүсдэг юм байна л да. За тэгээд дөрөвт хувилбар болохоор одоо Джеймс Фишкний өөрийнх нь гаргаж ирсэн хувилбар байгаа. Энэ бол deliberative democracy буюу зөвлөлдөх ардчлал гэж. Тэгэхээр ардчлалын тэр нэгдүгээр улс төрийн бүгднгийнх нь тэгш оролцоо, хоёрдугаарт яг ард түмэнтэйгээ олон нийттэй зөвлөлдөж
тэр хүмүүст өөрсдийнх нь дуу хоолойгоор хамгийн ашигтай оновчтой тэр хувилбарыг энтэй баланстай мэдээлэл өгснийхээ үндсэн дээр гаргаж байгаа тэр шийдвэрийг бол илүү зөвлөлтөх ардчлаа гэж энэ хүн тодорхойлж гаргаж ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ нэгэнтэй л одоо энэ зөвлөлтөх ардчлал дээр те одоо олон нийт бүгдэнд нь тэгш хүртээмжтэй тэр мэдээллийг те одоо хэдэн сая хүнд хүргээд одоо шийдвэр гаргах боломжгүй юм чинь тэр хүмүүсийн төлөөллийг deliberative poll буюу тийм одоо зөвлөлдөх санал асуулгаар те одоо жишээлбэл түүрийн аргаар санамсаргүй түүрийн аргаар те ард түмнээс одоо төлөөллийг ингээ бүгд ингээ сонгож аваад цөөхөн тэр 400 жинүүдийг 500 хүний орчинд нь хооронд нь одоо дотор одоо тэр 500 хүнийг нэг газар хагасууд нь сайн цуглуулад ч юм уу те бүх талын мэдээлэлээр нь хангаад шудраг хангаад тэгээд тэр бүх процессыг нь болохоор олон нийтэд те нээлттэй ил тод явуулаад тэр хүмүүс одоо тухайн гаргаж байгаа шийдвэрэнтэй давуу сул тал өөр ямар альтернатив те хувилбарууд байж болох уу тэр бүгдийг нь авч хилцэж хоорондоо ярилцаж тунгаасны үндсэн дээр өөрсдийнх нь гаргаж байгаа шийдвэр бол хамгийн оновчтой шийдвэр байх болно. Тэгж чадсанараа ард түмний дуу хоолой бас мөн санаа бодолт хүсэл эрмэлзэл маань тэр гарч байгаа шийдвэр дээр хамгийн оновчтойгоор гаргах болно гэж энэ хүн тодорхойлсон хувилбар нь болохоор зөвлөлдөх ардчлал юм аа. Дөрөвдүгээр бүлэг зөвлөлдөх ардчлалыг бодит амьдралд яаж хэрэгжүүлэх вэ гэсэн бүлэг байна. За энд бол олон нийтийн хүрээллийг бодит амьдралд ойртуулахтай холбоотой асуулт байна. Энэ бол дөрвөн асуулт тавигдана. Нэгдүгээр цар хүрээний хэрэг байх вэ? Хоёрдугаар хэрхэн бодож тунгаадаг вэ хүмүүс? За гуравдугаар гажуудлаас яаж зайлсхийх вэ? Давмгайллын олонхын асуудал үүсвэл яах вэ? За гажуудлаас яаж зайлсхийх вэ? За ямар үр дүнтэй байх вэ? Ямар нөхцөлд хэрэгжих вэ? Энэ бол жинхэнэ бодит амьдралд хэрэгж байгаа практик асуултууд юм. Тэгэхээр энэ цар хүрээний хувьд бол ер нь энэ түрүүний хэлсэн арчлалын 3 триллион 3 сонголтыг зэрэг хангах энэ зөвлөлдөх арчлалын аргачлалыг сонгосноор цар хүрээ хэрэг байна. Бүх толгуудыг оролцуулж байна уу? Ямар арга замаар ард түмний нийт дуу хоолой болж үзэл бодлыг нийлэрхийлж чадах вэ? Хоёрдугаар энэхүү хослол буюу одоо зөвлөлдөх олон нийтийн оролцоо гэдэг хуулийг хангаж чадсан тохиолдолд аливаа асуудлыг сайдэр дэнслэн бодох боломжтой болж байна уу? Бид зөвлөдөөний үйл явцыг үнэлж дүгнэх зорилгоор зөвлөдөх чанарыг үнэлж цэгнэх шатлуур зөвлөлтүүдийг тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл оролцоо ямар байна, төлөөлөл ямар байна, яг тэр сонгогдож ирсэн хүмүүс маань төвөр мөн байна уу? За 3 дугаарт хэрв энэ зөвлөлдөх болон олон нийтийн оролцоог хангах хослол хэрэгжсэн тохиолдолд ямар үр дүн гарах вэ? Оролцогчдод өргөн олон нийтийн харилцаанд ямар үр нөлөө үзүүлдэг вэ? Хамгийн гол нь аливаа асуудлыг бодлого тусгаж болох уу? Мөн бодлого тодорхойлолтод нөлөөлөх үз олон нийтийн яриа болгож болох уу гэдэг асуудлууд байна. Жишээлбэл энэ ардчил үндсэн хуулийн асуудал үр дүнд хүрлээ. Энэ бол тэнд оролцсон хүмүүс хийж оролцооны үр дүн ийм үр нөлөө гарч байна. Нөгөө талаас нөгөө хүмүүс маань маш их мэдлэг мэдээлэлтэй болж улс төрийн боловсрол, ардчлалын боловсролд суралцж байгаа. Ийм нөлөөнүүд үздэг. Нэг өөр өнцгөр хардаг болдог. За дөрөвдүгээрт улс төрийн ямар нөхцөл байдалд эдгээр нь хэрэгжих боломжтой вэ? Хэдийгээр орчин цагт энгийн иргэдийн дунд зөвлөлдөх арчлалын энэ дахин сэргэлтийг олон улс оронд одоо мэдлэг туршлага хоримтлагдж эхэлж байгаа боловч одоо ч гэсэн тэр бол жигдрээгүй хүмүүс сайн ойлголт төрөөгүй байна. Тэгэхээр энэ зөвлөлдөх арчлалыг дахин сэргээх энэ нөхцөлийг бий болгож чадах уу? Одоогийн хязгаарлагдмал туршлагын хүрээнд аливаа хүндрэл бэрхшээл тулгарх үед энэхүү зорилт амжилт олох сэтгэлээр хэлж чадах уу? Өөрөөр хэлбэл бид ямар нөхцөл хангацсан үед дээр төвшүүлсэн 3 асуултандаа одоо сайн хариулт авч чадах вэ? Тэр гол санаа бол зөвлөлдөх арчлалын зохион байгуулалтын ямар загвар нь тодорхой хүндрэл эсэргүүцлийг давж чадах, мөн эртний улс төрийн энэхүү хэлбэр нь тодорхой хэмжээгээр шинчлэгдэн өнөөгийн хэв загварт хэрхэн нутагчих вэ гэдгийг судлах замаар зөвлөлдөх арчлалыг туршиж улам сайжруулж байх нь чухал юм аа. Энэ дэлхийн олон орнуудад энийг одоо хэрэгжүүлсэн.
Ер нь хамгийн анхны зөвлөх санал суулга Их Британий телевизийн 4-р сумаг. За тэгээд Техаст, Ром регионал Азио гэдэг улс төсвийн зохицуултыг шийдвэрлэхэд за Грекийн одоо хотын даргыг сонгоход, Афин хотын даргыг сонгоход ингээд энэ за Монгол одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Японд саяхан Өмнөд Солонгос улсад бас цөмийн реактивын асуудлаар гэх мэт ийм олон нарийн төвхтэй асуудлуудаар зөвлөлт санал асуулгыг зохион байгуулж байсан. Тэгэхээр энэ дөрвөн асуудлыг тусдууд нь авч үзвэл нэгдүгээр цар хүрээ. Энэ бол санамсаргүй төврийн аргыг бид үйл явцын цар хүрээг тодорхойлж оролцоог хангахад ашиглана. Санамсаргүй төврийн аргаар сонголт хийх нь нийгмийн хүрээгээр хязгаарлагддаг давуу талтай. Тухайн төвөр нь хот, жижиг үндэстэн эсвэл Европын холбоог бүхэлд нь хамарч байсан статистик тооцооллын ялгаа бага байна. Энэ бол ердөө статистикийн шинжилгээ. Шинжилгээ ухаанд тэгвэл санамсаргүй төврийн аргад итгэх учиртай. Ингээд санамсаргүй төврийн аргаар ч гэсэн сонгож одоо энэ социологийн бүх судалгаанууд хийгддэг. Энэ санамсаргүй төврийн аргаар сонгогдсон хүмүүс бол бүх ард түмнийг төлөөлж чадах үз нийгмийн бүх давхарга, кластер, мэрэгжил, гендрийн одоо оролцоог хангаж чаддгаар онцлогтой байт юм аа. Инхээр бол энэ цар хүрээ бол бүх нийтийг хамарч чаднаа. Энэ зөвлөлдөх бичил орчныг бүрдүүлж чадчихна. Микрокосм гэдэг бичил орчин. Нэг талдаа шинжилгээ ухааны статистик шинжилгээ ухаанд бол их олондогоос бага олондгийг сонгох аргачлалыг эхэлж болж байна. За хэрхэн бодож тунгаадаг вэ гэж. Тэгэхээр өндөр чанартай зөвлөлдөөнд төлөөллийн төвөр сонголт хамгийн чухал. Тогтолцооны загварын хамгийн гол асуулт нь дэнслэн бодох сайн нөхцөл гэж үг ойлгох вэ? Ер нь зөвлөлдөх сайн нөхцөл гэж юу ойлгох вэ? Зөвлөлдөх сайн нөхцөл гэдэг бол хүн бүхэн өөр аргумент, фактуудыг харьцуулж дэнсэлж бодоод, эсрэг тэсрэг байруудыг тунгааж бодож дэнсэлж бодоод тэгээд өөрийнхөө өнцгөөс одоо сонголт хийх ухаарах бодвол болгож байгаа. Одоо жишээлбэл Америкт энгийн иргэд бол Америкийн зээл тусламжийг гадаад улс орнуудад зөвлөдөг зээл тусламжийг зогсоох ёстой гэсэн тийм төвөр судалгаагаар маш өндөр дүн гарч ирсэн. 70-80% нь одоо гадаад зээл тусламжийг бууруулах ёстой. Тэгэхээр зөвлөлдөөд ерөөсөө Америкийн нэгдсэн улсын гадаад орнуудад зөвлөдөг тусламж бол дотоодын бүтээгдэхүүний өчүүхэн баггүй байт юм байна шүү дээ. 1%-аас бага байт юм байна гэдгийг мэдээд бод мэдээлэл дээр дүгнэлт хийгээд энийг харин нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эсрэгээрээ 70% тийм санал өгч байгаа шүү дээ. Тэгээ энэ бол зөвлөдөх одоо түүхий санал бодлого гэж байгаа raw opinion одоо мэдээлэлгүй санал бодлыг мэдээлэлчээ дэнслэн тунгаан бодоод иж өрөнд олон талаас нь бодож харьцуулсан дүгнэлтийг бол дэнслэн бодсон гэж байгаа. За дараагийн 3 дахь асуудал нь бол гажуудлаас зайлсхийх давмгаалын асуудал. Зөвлөлтөг арчлалыг хүн нэгмийн үзэл бодлыг ил шударгаар авч үздэгч өнөө эрэхтэй нөлөө бүхий бүлийг давмгаалахаас хамаарч энэ зарчим нь өөрчлөгдөх гэж одоо шүүмжлэх нь би энэ дотор одоо нийгмийн нэг хэсэг нь илүү давмгай болчих юм бол шилбэл цөөнхийн асуудлыг ярьж явах үед олонх нь илүү давмгай байрсаар болчих вэ гэсэн юм тэнцвэргүй байдал үүсвэ гэсэн гажуудлал үүсдэг талаас шүүмжилдэг. Айрис Марион Янг гэж одоо эрдэмтний онлоор бол тэнцвэрдгүй байдлыг гадаад дотоод хүчин зүйлээр ялгадаг. Гадаад хэлбэр нь бол хамгийн бүлэгт хин нэг нь оролцоох хаах, хязгаарлах, оролцуулахгүй байх, тийм ээ? Үндсийн цөөхийг оролцуулахгүй байх юм. Тэгэхээр энэ гажуудлуудыг засах аргачлалыг зөвлөдөх арчлалын технологид маш сайн оруулсан байт юм аа. Тийм учраас гажуудлаас зайлсхийх гэж асуудал гарч иж байгаа. Энэ бол туушрлаас хамгаалах бүлгээр сэтгэх зарчмыг одоо энэ гажуудал гэж үзнэ. Өөрөөр хэлбэл сүргийн сэтгэлгээгээр бөөндөө нэг аялдан дагсан байдлаар биш. Бүгд эргэтгэж бүгд үзэл бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Монголын хувьд бол энэ хамгийн тохиромжтой хүмүүс үлдэх юм сүргийн сэтгэлгээ одоо аялдан дагахаас илүү өдөртөө оролцож өөрийнхөө саналуудыг илэрхийлдэг ийм ард юм байна. За ямар үр дүнтэй вэ гэдэг дээр бол үр дүн бол иргэний идэвхэд маш том өөрчлөлт гарч байгаа. Иргэн одоо 6 настай 6 сартай хөл хүүхдээ тэврээд ирсэн оролцоод байгаа шүү дээ. Энэ бол маш их идэвхтэй оролцож байгаагийн жишээ. Одоо үндсэн хуулийн зөвлөлт санал суулгадаар тэгж байсан. За улс төрийн оролцоо гэж асуудал байгаа. Ер нь нийгмийн шин чанартай шийдвэрт өөрчлөлт гардаг. Уильям Райкер, Кеннет Эро нарын за мөн 18 дугаар зууны маркизто Кондорсет юм бүтээлнэрт бол орчин үеийн төлөөлөгчд арчлалыг тойрон хөдөлгөөнтэй байдаг гэсэн асуудлыг төшөөлж ирсэн. Энийг одоо морины нүүдэлч гэж нэрлэдэг. Тэгэхээр эц төгсгөлгүй зөрчилдөөнтэй
шилжилтийн чанартай байсан гэдэг нь нэлт одоо харагдж идэг юм зүйлүүд бий. Тэгэхээр энийг бол яг public spiritedness буюу нийгмийн шин чанартай хүмүүсийн дариг сэтгэхүйд өөрчлөлт ордог. Зөвлөлдөж ярилцах үед ухаардаг. Ганцаараа ингэж нэг юм бодоод суугаад байвал зөвхөн өөрийн талаараа бодож байдаг. Нийт төрөө зөвлөлтөхөөр хүн нийгмийн амт учраас нийгмийн төлөө олон нийтийн төлөө санаа зовсон сэтгэл гаргадаг гэж төсөв. За ямар нөхцөлд хэрэгжих вэ гэдэг сүүлийн асуулт бай. Энэ бол харилцан ижил байх ёстой. Ижил үндсэн зарчмуудтай байх ёстой юу? Иргэншлийн хувьд ижил байх ёстой юу? Нэг хэлээр яддаг байх ёстой гэсэн асуудлууд гарна. Тэгэхээр ямар ч нөхцөл зөвлөлт гарч ирж болно. Жишээлбэл одоо бичиг хүсэггүй улс орн 50% бичиг хүсэгтэй ард түмэн бичиг хүсэггүй хүмүүс диктофоноор бичүүлээд хэрэгжижсэн. Европын халбооны зөвлөлт санал суулгаад өөр хэлээр яддаг хүмүүс ирээд зөвлөдөж байсан. Тэгээ хүмүүс бол ярилцаж зөвлөдөж болдгоо. За тэгэхээр бүгдээрээ одоо 5 дугаар бүлэг рүүгээ оръё. Тэгэхээр 5 дугаар бүлэг маань making deliberation consequential буюу энэхүү зөвлөлдөөнийг хэрхэн амжилттай болгох вэ? Түүнд одоо амжилттай болгоход ямар хувилбарууд байж болох вэ? Ямар зөвлөдүүдийг бид нэр гаргах ёстой вэ? Тэгэхээр нэгдүгээрт бол мэдээж тэр random sampling буюу тэр санамсаргүй төврийн арга гэдэг бол тэр нь зөв явагдаж ард түмний төлөөллийг тэр хэдэн зуун хүнийг сонгоход яг зөв аргаар нь сонгох ёстой. Тэгэхээр энэ бол ингээд зөвхөн энэ улс төр энд одоо зөвлөлдөг ардчлалд гэлтгүү те ерөөсөө нөгөө бүх төрлийн шинжлэх ухаанууд дээр ингээд одоо нэгэнтэй л хэдэн сая хүнийг бүгднийг оролцуулах боломжгүй учраас тэр хүмүүсийн яг шинжлэх ухааны хамгийн гол нь санамсаргүй төврийн аргаар зөв сонгож чадах юм бол хэдэн тэрбум хүн ч вэ хэдэн сая хүн ч вэ те тэднийг нэг 500 хүн бол ингээд яг шинжлэх ухааны үндслэлтэд хангалттай төлөөлж чаддаг. Тэгэхээр яг энийг улс төрийн одоо шийдвэр дээр бас ингээд ашиглаж болно гэсэн санаа явж байгаа. Тэгэхээр мэдээж тэрнээс гадна хүмүүсээ сонгосны дараа яг энэ бүх процесс маань яаж хийгдэхээс бүх юм одоо амжилт нь бол хамаарна те. Тэгэхээр мэдээж ингээд ард түмний төлөөлөл дундаас нэг за 500 хүн одоо жишээлбэл Монголоос дотроос ингээд сонгодог ч юм уу те. Тэгэхээр бүх аймагаас янз бүр ингээд харж байгаа те. Яг санамсаргүй төврийн арга шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл ховдоос ч юм уу те ингээд 20 хүн сонгогдсноо хүсэглээс 2 хүн байж болно. Яг гэвэл санамсаргүй хин хаана сонгогдохоос хинч мэдэхгүй шүү дээ. Тийм дотор ямар ч төвшингийн хүн байж болно. Боловсралгүй бүгдээрээ холилдол ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн хооронд нэг газар авчраад тэр хүмүүсийг яг хооронд нь зөвлөлдүүлээд те тэр янз бүрийн санаа оноотой боловсралтай хүмүүс байгаа. Тэрнээс хамгийн гол нь бүгдийг боловсралтай болгох гэдэг байгаа биш. Хамгийн гол нь тэр ард түмний бүх янз бүрийн төлөөлөл маань хоорондоо үзэл бодлоо ямар нэг юмнаас ичилгүй айлгүй те хоорондоо хуваалцаж тэрийгэ бүгдийг ойлгож тэрнийхээ төвшөнд одоо дахин одоо тэр шийдвэр гаргахад нөлөө одоо өөр саналаа өгөх те. Тэгэхээр тэр процессыг бүгднгийн одоо шудраг одоо мэдээлэлээр хангахтаа ч гэсэн балансжуулсан те. Олон талаас нь зөвхөн нэг талыг байраагүй, нэг талын улс төрийн намын шийдвэр ороогүй тийм орчныг бүрдүүлж, тийм мэдээлэлээр хангаж энэ маань зөв ажиллана. Тэгэхээр энийг мэдээж шудраг явуулахын тулд олон нийтэд ингээд маш ил тод телевизээр бүгднийг шууд дамжуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр телевизээр ингээд дамжуулна гэдэг маань хүмүүстэй олон нийт тэр яг процессыг бүгднийг үзэж тэр процессыг зөв шудраг явагдаж гинөө гэдэг дээр өөрсдөө одоо харна гэсэн үг те. Тэгэхээр альва зүйлийг ингээд ил тод нээлттэй болох тусмаа янз бүрийн одоо асуудал гарах магадлал нь бага байдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж тэр хүмүүс бас ингээд нэгэнтээ тэр хичнээн их оронд нь хэрэгтэй шийдвэр болж яг тэр хүний тухайн өдөр тутмын амьдралтын жишээлбэл тийм нэг ач холбогдолтой биш ч юм уу байж болно те. Тэгэхээр тэрийг нь одоо засахын тулд те одоо жишээлбэл эдийн засаг талаас нь тэр хүнийг одоо идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр бусад орны жишгүүдээс ингээ харах юм бол тэр хүмүүсийг идэвхжүүлэхэд тулд те тухайн одоо ахс үдэн санд тэр санал асуулгад оролцсон гэдэг те жишээлбэл мөнгө шагналаар урамшуулдаг ч юм уу тухайн хүмүүс одоо хөдөө орон нутгаас ирж яхад бүх зардлыг нь тэгээд даагаад те авчраад санал асуулгад оруулах тийм одоо орчныг ингээд бүрдүүлдэг юм байна. Тэгэхээр ингэж бид нар чадах юм бол улс төрийн тэр тэгш оролцоо тэгээд дээрэс нь хамгийн гол нь тэр сайн тунгааж үзэж байгаа тэр хоорондын тэр зөвлөлдөөнийг тэ одоо хоёр тэр ардчлалын тэр хоёр үнэт зүйлийг нь тэ хангаж чадах юм байна. За тэгэхээр эндээс яг үнэхээр яг тэгж авчираад тэ хүмүүсийн санаа бодлоо яг ингээ өөрчлөгдөж байна уу? Энэ яг ажилтдаг юм уу гэж
асууж болно те. Тэгэхээр энэ хүний те жишээлбэл сүүлийн 20 гаруй жил хийсэн одоо үндэсний хэмжээнд хийсэн янз бүрийн 20-од орнууд хийсэн те одоо санал асуулгаас ингээд ажиглахад тэрнээс гарсан үр дүнд бол хүмүүсийн те санаа бодол ингээд өөрчлөгддөг юм байна те. Тэн дээр ингээд баг оролцсон нийт хүмүүсийн те 72-оос дээш хувь тухайн хүн анх эрэхтэй те тэгээд 2 хоногийн дараа тэр бүх одоо процессор явсны дараа тэр хүний санаа бодолтой ингээд 72% ингээд өөрчлөгдөж исэн юм байна. Тэр хүмүүс илүү мэдээлэлтэй болно. Тэгээд тэр хүмүүс ингээд анх оролцохоос өмнө оролцсны дараа ингээд санал асуулга яваад ингээд тэр хүмүүсийн санаа бодол хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар харж болдог. Мөн түнчлэн тэр хүмүүс одоо тэр гаргаж байгаа шийдвэрийн талаар ч юм уу те илүү нөгөө тэр бодиттой одоо зүйлүүдийг мэдж байгаа талаар нь сурсан ойлгосон талаар нь ингээд одоо сорил явуулдаг юм л да, тест авдаг юм л да. Тэр тестэнд те тэр хүмүүсийн зөв хариулж байгаагаас нь хамаарат зөв хариулж байгаа нь ингээд тэр тестээр гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол ингээд хүмүүсийн зөв хариулж байгаа тэрийг ойлгосон талаарх мэдлэг нь бол ингээд огцом нэмэгддэг юм байна. Тэгээд тэр огцом нэмэгдсэн нь буцаа тэр хүмүүсийг урд нь бодож ирсэн санаагаа өөрчлөө те. Үнэхээр зөв орчинд мэдээлэл дунд ингээд байсан бол те тэр хүн өөртөө хэрэгтэй шийдвэр гаргах гэдэг илүү одоо аль одоо оновчтойг нь сонгох ёстой байсан байна те. Тэр нь ингэж тэн дээр гарч ирдэг юм байна л да. За тэгээд энийг хэрвээ за тэгвэл энэ одоо зөвлөдөх санал асуулгын ардчлалыг ингээд өөрийнхөө системдээ нэвтрүүлээд яаж институт дотроо те одоо төрийн бүтц дотроо оруулж болох вэ гэсэн дараагийн асуулт мэдээж гарч ирнэ те. Тэгэхээр энэ одоо Джеймс Фишкний те санал болгож байгаагаар бол засгийн газрынхаа ч юм уу те төр дотроо ямар нэгэн тийм яг зөвхөн тус төрөөс ангид тусгаар бие даасан тийм одоо ард түмний санал асуулга явуулдаг тийм одоо агентлаг ч юм уу те тийм институт байх ёстой. Тэгээд тэр институтсантай өөрийгөө мэдээж авилгах ч юм уу улс төрийн намын иргэшээлд орохоос ч юм уу те бүрэн хамгаалсан байх ёстой. Тэгээд тэр намын одоо тэдний гаргаж байгаа явуулж байгаа тэр санал асуулга нь бүгдээрээ маш хамгийн гол нь ил тод байдаг. Тэдний хүмүүст өгж байгаа мэдээлэл нь олон нийтэд ингээд уушхад вебсайтн дээр ч бүгдээрээ нээлттэй байдаг. Тэр бүх процессыг нь телевизээр ингээд олон нийт бүгдээрээ үзэх боломжтой. Тэгж хэрвээ явуулж чадах юм бол энийг институт одоо төрийнхөө тэр бүтцтэй оруулаад тэг оновчтой ашиглаад ард түмний одоо саналыг тийм үү одоо тухайн төрийн гаргаж байгаа шийдвэр болгоход нь ингээд оруулаад явах бүрэн боломжтой гэсэн санааг дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг сонирхолтой жишээ байгаа. Тэрийг заавал бас хэлэх ёстой болов гэж бодод байна л та. Тэгэхээр 1999 онд Австрали улс нэг тийм олон нийтийн санал асуулга явуулсан байгаа. Тэгэхээр үндсэн хуулиудаа тэр өөрчлөлт оруулсан байна л да. Тэгэхээр үндсэн хуулийнхаа өөрчлөлтөд эдгээр юуг оруулахыг хүссэн бэ гэхээр та бүхэн мэдэх бол Австрали улс маань хуучин бол Их Британи улсын те Англи улсын колони байсан. Тэгээд тэрнээсээ ч одоо үлдсэн нь гэх юм уу да одоо хүртэл одоо нэг улс төр нийгмийн системд нь бол Английн хатан хаан те энэ улсын одоо ерөнхийлөгчийг нь орлож явдаг те одоо бэлэг тэмдэг маягийн те бэлэг тэмдэг талаасаа ч гэсэн одоо хүртэл байдаг. Тэгэхээр энэ эртний оронд өөрсдөө бид нэр шууд сонгодог ерөнхийлөгчтэй болох уугүй юу гэх те. Гэт энэ хоёр асуулт одоо тэгэхээр нэгсэндээ тэр Английн хатан хааныг одоо хүртэл бид нэр те одоо head of the state буюу те одоо төрийнхөө дээдэр авч явах юм уу эсвэл өөрсдөө тэрийг болиод те үндсэн хуулиараа өөрчлөлт оруулад өөрсдөө сонгодог одоо ерөнхийлөгчтэй болох юм уу ерөнхийлөгч гэсэн хоёр сонголтонд энэ зөвлөлдөх санал асуулгыг явуулсан байгаа. Тэгэхээр 347 хүнийг яг тэр санамсаргүй төврийн аргаар сонгоод авчраад 1-2 хагас бүтэн санд бүгдэнд нь одоо хуралдуулаад те 3 өдөр хуралдуулсан байгаа. Янз бүрийн жижигхэн одоо группүүдэд хуваагдаад энэ хоёр талыг нь олон талаас нь тэр судалгаануудын бүгдийг тайлбарлаж өгөөд олон талын хүмүүсийг нь ярилцуулаад те одоо мэдээлэлээр одоо балансжуулж те зөв мэдээлэлээр олон талаас нь ингэж хангасан байгаа. Тэгээд гарсан шийдвэр дээр тэр одоо жишээлбэл хатан хааныг те өөрсдөө одоо хатан хаан хിവэр нь үлдээх шийдвэр дээр те 57-оос 73% нь хүртэл ингээд yes гэсэн хариултыг одоо өгсөн те. Тэгэхээр энэ нь зүгээр юу хэлж ийнө гэхээр одоо хүртэл хатан хаанууд Английн хатан хаан те одоо Австралийн одоо head of the state буюу те одоо
төрийн дээд дээр бол ингээд одоо хүртэл байдаг. Тэ хичнээн ондоо орно ч гэсэн тэр хуучин тэр колони үеийнх нь системд нь одоо хүртэл ингээд байж л байдаг. Тэрийг одоо яг олон нийтийн санал асуулга гарч гисэн тэрийг хэвээр нь үлдэх шийдвэр ингэж гаргасан байдгийн. За 6 дугаар бүлэг хүнд нөхцөл байдал зөвлөлдөх нь. Ер нь олон нийтийн хилцүүлгийг бодтоор яаж өрнүүлэх вэ? Тэгэхээр одоо өмнөх сэдвүүдэд арчил төлөвшөөгөө орнуудад зөвлөлдөх арчлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар энгийн хэд хэдэн жишээг дурдсан байгаа. Бүгд найрамдах хятад ард улсын орон нутгад хэрэгжиж буй төслөх хөтөлбөрүүдэд энэ зөвлөлдөх санал асуулгыг амжилттай хэрэгжүүлсэн. Захиргаалтын засаглалтай улс орнуудад одоо энэ төвөр авах ажил бол илүү хялбар байх болцоотой байдгийг харагдсан байдаг. Зөвлөлдөх арчлан зөвлөдөх одоо бичил очноос хамааралтай байх үед намын өрсөлдөөний аппарат, намын одоо өрсөлдөөн төдийллийн шаардлагатай байдгүй. Зөвлөлдөх арчлыг хэрэгжүүлэхэд хөндлөлт учруулах хүчин зүйлийн талаар одоо дурдна. Энэ бол хуваагдмал нийгэм. Divided society буюу одоо нийгэм дотор их хагалт зөрчилдөөнтэй юм хуваагдмал нийгэм. За хоёрдугаарт нь захим ертөнц. За гуравдугаарт нь үндэстэн дамнацсан болон олон улсын хилцүүлэг. Тэгэхээр энэ зөвлөлдөөний хийгдэл одоо гол хүндрэлүүд ямар учрах вэ гэхээр яг нөгөө зөвлөлдөөний чанарыг тодорхойлох шалгуур зөвлөлтүүдийг эргэж ярих шаардлага гарна. Энд бол мэдээлэл тухайн асуудалтай холбогдлолтой үнэн зөв мэдээлэлээр оролцогчдыг хангах, бит бодиттой тэнцэл бах, хилцүүлэгт харилцан өөр үзэл бодол, байр суурьтай талууд оролцсон мэтгэлцэх зарчмаар явах зарчим. За олон талт байдал хилцүүлэгт нийгмийн давхар бүрийн төлөөллийг эрхтгч байдлаар оролцуулах. За дөрөвт нь бол шудраг ухамсартай байдал, хилцүүлэгт оролцогч талууд шудраг ухамсартай байдлаар оролцох. За тавт нь бол эрхтгч байдал, хилцүүлэгт оролцогч бүр одоо шудраг эрхтгч зарчмыг баримтлан санал бодлоо илэрхийлэх бололцоотой байх гэсэн. Тэгээ энэ шалгуур үзүүлэлтүүдийг энэ хуваагдмал нийгэмд яаж хангах вэ гэдэг асуудал байна. Захим ертөнцөөр захим мэдээллийн ертөнцид мэдээллийн технологийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед яаж нэг шийдэх вэ гэсэн юм төлөвлөлт гардаг. За үндэстэн дамсан болон олон улсын хэцүүлгүүд одоо Европын холбооны Европын олон улсууд энэ дээр чи нөгөө яг хувийн байр сууриас биш үндэстнийхээ байр сууриас асуудал ханддаг ийм хуваагдмал нийгмийг болгодог. За энэ хуваагдмал нийгмийн нөхцөлд бол энэ жишээлбэл Австралийн үндэсний арчилсан намтай хамтраад 2001 онд Австралийн уугуул иргэдийн асуудлаар зөвлөлдөх хилцүүлэг зохион байгуулж ирсэн байлээ. Энэ төр нэг уугуул иргэд бол нэг абориген иргэдүүд. Тэгээ нэг зөвлөлдөх санал асуулга явахаар нийт хүн амтай холбоотой асуудал учраас бүх хамаг олцуулах болдог. Тэгэхээр абориген иргэд нь болохоор цөөхөн хүн байдаг. Сансруу төлөлтөөр орж болдог. Маш цөөхөн орох гэдэг эдрэгүүр. Тэгээ энэ нөхцөлд бол одоо асуудлыг шийдэх гаргалгааг бол гаргаад абориген иргэдийн жижиг бүлгийн хилцүүлэгт 6 иргэн бусуур нэмж оруулах замаар санал бодлыг сонсч ирсэн хувилбар бий. За энэ нь бол хуваагдмал нийгэм Ирландын за Ромын гэмч энэ бол хөвчлийн ястан үндэстнүүдтэй холбоотой асуудал байдаг. За захим хоёр дахь асуудал бол захим арчлал. Онлайн хувьд шинжлэх ухааны төвөрлөлтөөр сонгогдсон оролцогчид онлайнаар захим хилцүүлэг явуулбал маш зүйтэй зардал хэмнэ гэж бас үздэг. Гэхдээ хинтээ хамаарахаас үл хамааран хүмүүсийг зөв цагт нэг дор байлгахад тээврийн болон одоо бус зардлуудыг хэмнэх нь одоо боддгоо. Гэхдээ яг нэг нүүр тулсан ярилцлага биш учраас тархины шинжлэх ухаанд одоо нейросайенсд бол бас юуны нүдээ харж ярилцаагүй ярилцлага бас бод дүн дүрхийг илэрхийлж чаддгүй гэж бас үздэг. Хүмүүс ер нь мессежээр зурсаар дамжуулан холбогддог, дуу хоолойгоор холбогддог ийм харилцааны олон хэлбэрүүд байна л да. Тэгэхээр энэ захин марчил бол бас 2010 онд анхудаа Америкийн гадаад бодлого сэдвээр зохион байгуулагдаж ирсэн байлээ. За нүүр тулсан зөвлөгөөний төслийн үр дүнд иргэдийн бодоход хандлагад чухал өөрчлөлт гарсан байдаг. Нүүр тулаагүй ярилцлагууд дээр бол сүүлд нь шинжилгээ үзэхээр тэрнээс оролцоонд харьцангуй бага байдаг. Тийм учраас иргэний мэдээлэл статистикийн ажил бүлэх үед дүр зураг илэрхийлэх захим зөвлөдөх санал асуулга явуулахад өөрөн гэсэн эрг сөрөг талууд байна. Илүү их мэдээллийг одоо шуурхай зардал их хэмнэх сайн талтай. Гэхдээ яг бодит үр дүнгийн хувьд хүмүүс бол яг нэг
нүүр тулсан ярьслах шиг бод төр дүнгууд гарч байгаа. Үгүй юм шин чанарууд байдаг. За ийхүү ямар ч байсан та бүхэндээ одоо deliberative democracy буюу зөвлөх ардчлалын ойлголтыг энэ 6 бүлэгт хуваагаад бид хоёр та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр ардчлал гэдэг яг юу гэсэн үг вэ? Ардчлал өнөөдрийн нийгэмдэр бас ямар сул талуудыг үүсгэснээрээ те ямар асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ хамгийн гол нь ардчлал гэдэг маань олон нийтийн тэр санаа оноог тийм үү яг бодлогын төвшөнд гаргаж тэдэнд зориулсан тийм шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Тэрүүнд одоо хүрэх гэдэг ямар одоо жишээлбэл гаргалгаанууд байж болдог те. Джеймс Фишкин багш энэ дээр яг өөрийнхөө тэр deliberative democracy те одоо зөвлөлдөх ардчлал зөвлөлдөх одоо санал асуулга гэж гаргаж ирсэн хувилбарын талаар бүгдээрээ одоо дэлгэрэнгүй ингэж сонслоо. Тэгэхээр сонсогч та бүхэн ч гэсэн энэ номыг сонсоод бас өөрсдийн гэсэн нэг одоо үзэл бодолтой болсон байх, өөрсдийн гэсэн ойлголттой болсон байх. Бид хүн ардчлал гэж ярьдаг ч гэсэн бас ардчлалчин дотор ямар олон янз байдаг, ямар сул талууд үүсдэг те. Тэгэхээр ямар сул талуудыг бид нэр харж байгаа учраас өнөөдөр бид нэр янз бүрийн одоо асуудлууд энэ зөндөө байна гэдэг ингээд хоорондоо маргалдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ талаар бүгдээрээ ойлголтуудыг ингээд авлаа. Тэгээд ямар ч байсан ингээд эцэст нь бас бүгдээрээ энэ одоо яг энэ номын санаа тийм бас Монгол улсын юм одоо манай 30 жилийн ардчлалтаа энэ улс дээр бас яаж бууж байгаа юм те. Бид нэр яаж одоо жишээлбэл энийг ашиглаж бас өөрсдийнхөө ардчлалыг илүү төгөлдөршүүлэх вэ? Тэр талаар бас хоёлоо санаа оноогоо хуваалцаад төсгий гэж бодож байна. Тэгээ Уинстон Черчилль одоо парламентын ардчлалтай Англи улсын агуу удирдагчдын нэг ардчил бол одоо навшин зүйлээ баг нэг тийм сайхан зүйл өшөөж болно. Гэхдээ энээс илүү тогтолцоог хүндрэлтэн бодож олж чадаагүй байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үеийн үед л ардчилд өөрийгөө сайжруулж хөгжүүлж ирсэн. Яг гэвэл энэ ард түмний хүч ард түмний ухаан дээр тулгуурладаг. Бүгдээрээ хэлцүүл буруугүй бүлээ усаар угаавал хэрэггүй гэдэг энэ зарчим дээр тулгуурлаж явсан учраас Ваймарын бүгд найрамд тулсан уналт Гитлерийн сэргэлт. За тэгээд дараа нь 74 онд Watergate хэрэг Вьетнамын дантай холбоотой Никсоны үед Бижинский, Хантингтон зэрэг Америкийн том эрдэмтэд, Япон, Европын эрдэмтэд гурвалсан комитет гэж байгуулад ардчлалын хямралд орлоо гэж шинжилгээг гаргаж ирсэн энэ авилгалын эсрэг хяналттай, ард түмний хяналттай өөрөөр иргэдийн оролцоотой зөвхөн нөгөө төлөөллийн ардчлалыг иргэдийн оролцоотой болж баяжуулсан 2 дахь давлгаа болж хөгжиж ирсэн. Энийний үр дүнд ардчлалын 3 дахь давлгаа гэж гарч ирж Америк, Аз, Африкийн улсууд ардчлах үйл явц 70 80 90-ад оны үед эрчимтэй өрсөн. Тэгээ 90-ад онд социалист орнууд ардчилсан. Энийг ардчлалын 3 дахь давлгаа гэдэг. Одоо яг 40 жилийн дараа тэр цикл давтаж байна. 34, 74, 2014 оноос ардчил уналтанд орж эхлэв гэж үзсэн. Brexit сонгодог шин. Энэ бол mass democracy буюу одоо референдум ард нийтээр санал асуулга гэсэн нөгөө ард түмний засаглах хэрэг маань мэдээллийн технологийн нэр үед сэтгэл хөдлөлөөр хандаад үр дүнтэй шийдэл болж чадсангүй. Тэгээ ард түмэн дандаа зөв шийдэл гаргаж чадахгүй байна гэж энэ авторитар дэглэмүүдийн эдийн засгийн хүчтэй өсөлт хөгжилтүүд бас ерөөсөө энэ арчил биш юм байна. Тий шалтгаан нөхцөл болж байна. Арчил ер нь зөв юм уу буруу юм уу гэсэн эргэлзээ. Гэхдээ арчил өөрийгөө бэхжүүл төгөлдршүүлж байгааг нэг хэлбэр нь бол одоо энэ давлгаан дээр бол энэ зөвлөлт арчил хүмүүсийг тэнцвэртэй зөв мэдээлэлээр мэдээлжүүлээд ард иргэдээрээ шийдвэрлэх бол хамгийн ил тод хариуцлагатай ард түмний ухаан дээр шийдсэн зөв шийдэл болох нэ. За энэ төлөөллийн арчлалын гэвэл медицин Америкийг үндэслэгчдийн нэг медицин бол юу гэж хэлсэн байдаг вэхээр бүгд найрамдах засаглал гэж хэлж байгаа. Бүгд найрамдах засаглал гэдэг бол төлөөллийн арчлалаар бүрдүүлсэн засаглалын хэлбэр гэж. Төлөөллийн арчлал. Төлөөллийн арчлал гэдэг маань одоо нөгөө парламент ерөнхийлөгч төлөөлөд сонгоцсон хүмүүс маань засаглах хэлбэр. Энэ бүгд найрамдах засаглал маань төлөөллийн арчлал маань өөрөө үүргийг үүсгэхэд бас хүндрэлтэй болт. Нөгөө төлөөсөн этгээдүүд маань яг ард түмний дуу хоолой байж чадхаа. Яг нөгөө сонгуулийнхаа үеэр ярьдаг нөгөө persuasion, ятгалах, хар цагаан, PR, төөрөлдүүлэх, маркетингийн, пропаганда, advertisement одоо энэ бүх технологийн шинжилгүүдийг ашиглаад хүмүүсийн тархийг угаадаг, brain wash нь одоо уцаар хүн рүү ярьдаг одоо бүх төрлийн технологи ашиглаад энийг нөгөө арчлалыг гуйвуулаад байгаа учраас энийг шинжилгээ хэлбэрний зүйлт харчл болох юм байна гэж үзэж байгаа. Өөрөөр иргэд тунгаан бодоод зүгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр биш. Тэгээ хоёр талын мэдээллийг харьцуулж байгаа. Тэгээ номон дээр гарч байгаа юм л да жишээлбэл
нэг судалгаанд оролцсон Америкчүүдийн дийлэнх болгох нь Америкийн гадаад зээл тусламжийг зогсоох хэрэгтэй гэсэн ийм санал өгч ирсэн. Эхний санал асуулгаар. Түүхий санал бол Робин. Зөвлөлдөөд ярилцсныхаа дараа ерөөсөө Америкийн төсвийн 1% хүрэхгүйг л гадаад зээл тусламжид өгдөг гэдгийг мэдснийхаа дараа харин энийг дийлэнх нь зогсоох биш нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэж. Эсрэгээр санал өөрчлөгдөж. Илүү мэдээлэлтэй болоод мэдээлж ирэхээр тэр уламжтай мэдээлэлээр суурилж шийдвэр санд гаргаж байгаа энэ тогтолцоо бол сонгуулийн тогтолцоонд ч цаашдаа энэ аливаа асуудлыг шийдэх, томоохон асуудлуудыг шийдэх иргэдийн оролцоог хангах гэсэн хамгийн чухал үнд зүйл болох юм байна. Ардчлалын үнд зүйл технологийн дэвшилтэй хамт ард түмний гарт ирж байна. Энэ бол ардчлалын үнд зүйлээ. Гэтэ ардчлалын үнд зүйлээ бэхжүүлж ээж л ардчил цаашаа олон бэхжин. Одоо энэ ном олон улсын туршлагыг харьцуулаад ингээд судлаад бодоод байхад ард түмэн бол хамгийн ухаантай. Эхнийхэн ч тарих биш. Нэгнээсээ илүү том тарих тавьж байхгүй. Тэр сонгогдсон, томилогдсон хүмүүс юугаар ялгаатай зөвхөн илүү мэдээлэлтэйгээр л ялгаад байгаа. Түүнээс нэг дарга илүү ухаантай байдаг даа биш. За мөн Алексис де Токвилл гэж Францын Америкийг судалсан 90 усны жил ухааны дэлхийн нэртэй эрдэмтэн хэлээ дараа нь Джон Стюарт Мил баяжуулсан нэг онол байгаа. Хүмүүс зөвлөлтөөрөө илүү олонний төлөө сэтгэлтэй, нийгмийн төлөө өөрийнхөө эрх ашигаас илүү нийтийн ашиг сонирхлыг дээгүүр тавьдаг, нийгмээ боддог. Энэ нь бол их зөв шийдвэр гаргахад хүргэдэг гэсэн ийм нэг онол бий. Энэ ч гэсэн яг нэг public spiritedness гэж байгаа энэ зөвлөлтөөр хүн бол нийгмийн хадлуу санаа зовдөг. Бидний үр хөвгтүүд нэг нийгэмд амьдрна. Зөвхөн өөрийнхөө бүгдээрээ ашиг сонирхлыг тэн дээр нэгдэж өгдөг, консенсуст хүрдэг. Тэгэхээр энэ төлөөлийн зарчмаар бүрдэх засаглалыг republic гэж байгаа юм бол энэ дээр харин ард түмний нөлөөллийг бид суулгаж өгье. За мөн тэр үед Мэдисон энэ republic энэ бүгд найрамдах засаглалыг republic гэж байгаа төлөөлөх public-ийг төлөөлөх гэсэн агуулгаар republic гэж бүгд найрамдах засаглал гэж маад бүгд найрамдах гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр нэг юм асуулт тавьсан байд. Ерөөсөө энэ төлөөллөд болохгүй бол нэг дарангуйлагчд энэрэнгүй сэтгэлтэй тэ их оромж ард түмний төлөө сэтгэлтэй нэг дарангуулагчд ер нь даадгаад орхичвол яасан бэ? Одоо ард түмэн ингээд бодоод гашлагаа зовоод ах ямар үг байна. Тэр хүн бүгдийг шийдэж байгаа. Тэгтэл социологийн шинжилгээнд ийм нийгэмд хүмүүс дуугартай иргэн болж хувраад шинээр сэтгэх, бүтээлж байх энэ бүх одоо санаачлага алдд юм байна. Хүмүүс зүгээр илүү Европт руу төхөж очт юм байна. Социализмын үед хүмүүс хавчигдмал байна гэдэг чинь ерөөсөө тэр чөлөөт байдал алдагддаг. Нэг юм босоо нийгэм над Оросын Казахстаны эрдэнэ дээр ярьж танаа залуучууд танаа бас амар нээлттэй ямар хурдтай өгч байна. Бид нөр газ нефтийн баялагаараа л бид одоо ингээд эдийн засаг авч яваад хөгжиж байгаа гэдэг болохоос биш. Энэ том танаа хөрш орнууд ч гэсэн ингээд хөгжиж байгаа болохоос биш. Яг хүн танах шиг ийм өрчлөөтэй мундаг 3 сая гэж танах итгэмээргүй тийм их амжилт үрж хүү хамтлагийг хар тэр мөн дансыг хар танаа хүүхдүүд дэлхийд гарч ирж байгаа тэр өрсөлдөөнийг хар оюу тогтоолтын дэлхийн бүх аваргуудыг хамж гэн бүх спортоор танаахан барилдаж гэн дуулж гэн хөгжимж эн чинь нэг арчлалын үндэс нь түүнээс нэг байшин барилга гоё машин чинь зөвхөн бидний амжилт биш энэ хүний хөгжил empowered болцсон тэр хүмүүс яаж эрэгтэй эмэгтэйгүү хөшин залуугүй ямар одоо чадвартай болж энэ бол арчлалын үндэс. Түүнээс нэг дарангуулагч гарч ирээд юм уу нэг хүн гарч ирээд нэг босоод тогтолцоогоор улс нийгэм хөгжиж гин гэдэг бол хэдэн байшин баригдаж магадгүй. Ганц хоёр үйлдвэр баригдаж магадгүй. Гэхдээ хүн хөгжихгүй шүү дээ гэдгийг л энэ номд сонсож байгаа. Энэ номын нэг онцлог нь зөвлөлт гарчлаар оролцсон хүн өөрөө маш өрнөлөө улс төрийн боловсрол, иргэний боловсрол маш олон өөрчлөлт гардаг. Тэр хүний бод сэтгэхгүй ч гэсэн миний бодлого төр хурж ийн төр зэгний дагаа шийдэж ийн гэдэг. Энэ өөрөө бол өөрөө том шинжилгээ байна. Тэр надад чи эдийн засгийн би нөгөө эдийн засгийн бас нүдээр хараад тах шиг байна л да. Эдийн засгаар бол яг ингээд монопол те. Монопол эдийн засаг дээр байгаа үед жишээлбэл инновац ч юм уу те. Альва тэр хүмүүсийн хөгжил ч юм уу тэр компани хөгжилтэй болохоор ингээд эсэргээрээ үйлчлээд байдаг те. Тэгэхээр яг тэрүүнтэй л яг одоо улс төрийн одоо монопол гэх юм уу та тэр утгаараа л бас агаар нэг байна л та. Яг үн ингээд зах зээл арчлал хөрч юмс адилхан байна. Зах зээл чөлөө төрсөлтөөнд чөлөө төрсөлдөөн бол инновацийг, эдийн засгийн хэмнэлтийг, шинжилгээг бий болгох шинэ бүтээгдэхүүнийг гаргаж нөхцөлдөөнөөр улам сайжрал биенээсээ давах. Монопол эсрэг. Энэ бол монопол, энэ төрийн монопол байна уу? Энэ бол яг адилхан социалист эдийн засгийг төлөрсөн. Харин
Улс төрд бол бас яг адилхан. Босоо байх л тусмаа нөгөө чөлөө сэтгэлгээ олон оруулж үзэл алдагдана л гэсэн үг. Зөв. За та бүхэн ч гэсэн бас энийг бодоод нэг энийг сонсоод бас нэг өөртөө нэг зүйл ботсон болоо гэж бодож байна. За тэгээд энэ хүрээд хоёлаа цаг манж дуслаа. Тэгээд энэхүү подкастынхаа дугаарыг өндөрлөе. За баярлалаа. Сонирхолтой яриа болсон гэдэгт итгэж байна. Асуулт байвал zig.com. За тэгээ асуулт байвал мэдээж та бүхэн аналог подкастынхаа мессенжерээр холбогдож болно. За ингээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай сонсогчдоо.